Сайн байцгаана уу? Арлын Ирланд улсаас Монгол залуучуудын төлөөлөл мэдчилж байна. За тэгээ манай хоёр үзэсгэлэнтэй найз энэ дугаарт маань оролцож байна. Хүрэлцэж ирсэнд баярлалаа. За тэгээ төрөө үндсэн манай хөтлөгч төрөө. Би бол туслах хөтлөгч анги. Эмэгтэй хоёр найзгаа урьж оролцуулъя гэж бодлоо. Халуунаа болон оёг. Тэгээ жинхэнэ юм юм лээ. Оёг. Come on. Тэгэж бодоод хоёр эмэгтэй найзтай оролцоолаа тэгээд гоё нэг сайхан ярьцсан юм санагдсан. За хоёр найздаас маш их баярлалаа урьсанд. Тэгээд бас амар баяртай байгаа. Би чи яг үнэндээ яг хоёрыг танилцуулж ирсэн шүү дээ тий. Тэгээд ингээ гоё гар нийлээд хамтдаа ингээд амар зөрөгтэйгоор энийг ихлүүлсэнд амар баяртай байгаа шүү. Одоо алнаа гээл. Подкастын өмнөх дугаарыг үзсэн үү? Одоо ер нь үзэгч. Тэгээд найз нь бол тэгэл хоёрыг ямар ч үед ингээд дэмжээл үү гэж байж ш тэгэл. Бүх дугаарыг нь бол үзэж байгаа. Ханагт гоё комент чийж ерөөсөө гээд маань найздаас гоё комментод орж ирэхгүй дандаа гээд хүмүүс хейтэс коммент орж ирдэг юм ерөөсөө үлдээ. Гэхдээ нөгөө тийрэд байна. Илт ингээ найз нь юм бич ингээл амар гоё юм энэ гэдэг. Тэгэхэр чин сони юм шүү. Зүгээр яг үнийн юм ярьсан бол гэхдээ үнэн гэж хэлвэл бас зүгээр ихгүй тийм ээ. Чимээ бүхэн дотроо дэмжээл тэгэл одоо ингээл оролцоол явж байна. Тэгээд чимээ дэмжиж эхлэе да. Түнэдэс яриараа. За юу яцгаа манайхаа. Оо тайвсан та. Ажил сургууль. Халуунаа чи амар дараахан болчихсон. Ажил сургууль. Тэжгүй юу. Сургууль дуусна, халуунаа сургууль дуусна. Халуунаа чинь Griffith College юу нэг үлээ. Accounting and Financial Management-ээр level хийчихсэн. Тэгээ одоо нэг жил судлаа. Оо тэрийг бол найзаа ярмэрг байна. Хизээ байж. Оосо төгснө нь ойлгомжтой. Одоо төгсгөө. Гэхдээ юу Монгол аккаунтаар сурч ирсэн мэт тий. Монгол одоо мэрэгжил дэвшлүүлж гэсэн үг шүү дээ. тий мэрэгжил дэвшлүүлж мастраараа сурч байгаа гэсэн үг байна. Яг мастер бол биш. Энэ яг одоо юу гэхгүй postgraduate гэж байдаг. Тэгээ чинь яг нь левелээрээ бол мастертайгаа яг ижилхэн. Тэгээ нэршлэрээ өөр. Тэгээ master postgraduate хоёр нь болохоор dissertation гэж байгаа шүү дээ. Монголоор одоо дипломын ажил. Тэрүүгээр ялгаатай. Тэрнээс бол бусад доторх концепт нь л ажиллах. Гэтэ нэг жил. Тэгээ нэг жил. Нэг жил сураад. Нэг жил level-ус бол нэг жил сураад 2 жилийн ажлын эрх авдаг. Тэгээ ажлын газар болоод цаашаа дахиад явах гэсэн юм шүү дээ. Тий, хэрвээ чамаа спортын компани олдвол тэгээ Griffith College here. Griffith чинь гэдэг нь бас нэлийн юу үстэй. Нэртэй коллеж үстэй. Ер нь нэлийн том сургууль. Ер нь дажгүй манай багш нар ялангуяа нэгтлэн бодох бүртгэлийн санхүүгийн тэнхимийнхэн багш нар нэлийн мундаг хүмүүс байдаг. Айгүй мундаг хүмүүс байдаг. Сурах юм ихтэй чанга хүмүүс нэлийн байдаг. Нэлийн чангалтай сургууль. Юу сурж ийн үү тэгээд. Дүм үнэн ингэ асууж. Айгуу сайн сурч байгаа шиг л өөрөө бас стори нүцгэр бас шантарсан стори хаяа өмнөөс нь би баг шантраад байгаа юм байна. Оо шантрал. Би надад хэцүү байна. Би сурмаар гэсэн. Орой за сурлаа гэж байна. Бид одоо шүүрчтэй. Тэгээд нөгөө нэг жаргалтай зовлон гэдэг юм болоо да тий. Гэж боддоо шүү. Би бас нэр асуу гэж үзсэн. Яг нөгөө Griffith сурч байгаа гэдгсэн. Яг одоо чи Монгол мандахыг төгсөн үү? Тий. Яг одоо энэ хоёр сургуулийн ялгаа юу нэ? За угаасаа хэл бол байгаа шүү дээ, тий. Яг ямар ялгаатай байна? Одоо чанарын үуч гэдэг юм эсвэл Griffith ч юм бол миний ойлгосноор бол баг одоо топ 3 морд орох байх шүү. Тий, яг international студентуудаа ер нь дээгүүр орчиж байгаа болов. Тэн дээр Монголын сургуулиас юу ямар ялгаа байна? Одоо хичээл ч юм уу? Тэрдэл дээр ч юм уу? Тий, одоо Монголын сургуулиас гэвэл дүнгийн систем нь нэлээд өөр. Яг ийм програмынхаа хувьд хүрэж байгаа нь гэвэл миний хувьд бол Монголын боловсролын яг их сургуулийн систем нь бол маш сайн гэж би боддог. Монголын уу? Монголын. Ер нь бас тийм байх шүү те. Монголын яг их сургуулийн систем нь бол нэлээд сайн яг 10 жилийн систем яадыг би сайн мэдэхгүй байгаа болохоор миний өнцгөөс Монгол нэлээд шахдаг. Энд ч гэсэн шахаж байгаа гэхдээ ингээ хэл нь өөр болохоор тэр шахалт бүр илүү санагдаад байгаа болохоос биш яг програмынхаа төвшөнд Монгол одоо би мастрын хичээл үзэж байгаа шүү дээ. Монгол энийг чинь аль үзээ үзсэн байдаг байхгүй юу? 4 жилийн бакалаврын төвшөнд. Тэгэхээр баг Монгол хамаагүй миний бодлоор тэгээд санагддаг. Би одоо ижлэн хичээл үзэж байгаа. Ижлэн мэргэжлээрээ дахиж мэргэжлээ дэвшлүүлж үзэж байгаа болохоор надад тэгээд санагдчихж бас магадгүй л тий. Гэхдээ ер нь хэлж байгаа хүмүүс тарай өөр. Тийм Монголын боловсролын систем нэлээд сайн санагддаг. Тэгээ энд
хэцүү санагдаж байгаа нь хүн хилээс сороод ингээ хилээс холиос сурахаар угс айгүй хэцүү. Айгүй дарамттай юм унгай англи хэлтэй хүн биш болохоор бүх юмдаа ингэж тэгээ нөгөө тэр чинь мэрэгжлийн юм болоод байна шүү дээ. Тийм. Монголд нэг яг бусад сургуулиуд нэг мэдгүй нь жоохон яг мэрэгжлийн бизнесийн англи хэл бол ер нь баг кредитээр заадаг болохоор ингээд эргээд энэ одоо орчноос болоод ирээд сурахад жоохон тэр нь жоохон асуудалтай бүх юм шинээр сурдаг болохоор. Гэтэ яг тэгэл сурж л байгаа юм байна тий. Болсон дөө. За ойрхоор байна. Халуунаа бас сураал ер нь бас жоохон зовоол хаяа сурхаа болол хаяа сурч маш санагдал яваад байгаа юм байна. Миний найз юу байна? Найзаар нь нам 50 дөө одоо Монгол хичээд ирсэн тий. Тийм Монгол хичээд Монгол ирсэн. хэрэг нэрээ. Гоё байсан. Чи Монголд очиод хамгийн түрүүнд мэдэрсэн нэг мэдрэмж яг чи Монгол хэдэн жилийн дараа очив? Би бол бас хайрцангуй гайгүй 3 жилийн дараа очсон. За. Тэгээд 3 жилийн дараах хамгийн ихний мэдрэмж яг өөлсөн ч юм уу сайлсан ч юм уу нэг мэдрэмж хэлдэг. бүр амар гоё л байсан. Гэртээ ирж байгаа учраас. Тэгээд Угаа одоо бодсон чи бүр ингээл дахиад жоохон сэтгэл хөдлөхгүйд байна. Тийм дүүгээ хараад амар баярлал. Дүү маань тосч авсан тэгэл дүүгээ хараад амар баярлал. Амар их санджсэн болохоор тэгэл ямар гоё юм бэ гэл. Сэтгэлээ твтээсэн. Сэтгэлээ твтээчээл ирсэн. Гиснээс нэр Монгол явхад чи надаа ээж рүү нэг буц зүүж явсан шүү дээ. Тэгээ ээжтэй нь уулзсан. Буцыг өгөхгүйд манай шүү дээ. тийм. Тэгээд Юу цөөх Something байна. Юу юм? Зохиолчтой байсан юм уу? хүүд маань өгөөрэй гэж ээж нь хүссэн шүү. Юу болоод хүүгийнх нь найзад өгөөрэй гэдэг юм байхгүй юу? Нэг байгаад байх юм. Хатгаж байгаа би бүр яг энэ подкаст ногтоо чиний гоё реакшн харъя гэдэг ээж нас үзэж байгаа гэж бодоод Оолохгүй юм уу? ээж нь бүр амар гоё нэрхтээ бүр маш гоё хүн байлээ. Тэгээд хүүд маань гоё ханиулж байгаарэ миний дүү. Ээж нэрээ тэгэл эмэгтэй найзтай ч уулзсан. Би тэгээд кофе авч өгөх гэж мөнгө өгсөн. Тэгээд би бүр гэснээр ээж барыг юу ч хийдэг барыг тэр охид байгаа юм шиг юу яриад байгаа. ээж нь бүр амар хөрх миний дүү мэ гэд мөнгө хөр. Үгүй юу яриад байгаа аахгүй гэсэн чинь ааваа гэд яах юм бэ ихчээ гэсэн чинь за кофегаа аваад уучгаа миний дүү бэл тэгэл. Чаны мөнгөнд дугаар өгчихсөн шүү. Би бүр баярлал хүү. Гэтэ амар гоё санагдаж байгаа юм чинь. Баярлалаа. Манай чинь гоё юм шиг байна. Аяа. Айгуу гоё юм байна. Би яг кофе шоп уулзсан болохоор тэгээд кофегаа аваад угаараа миний дүү бэлтгэр баярлалаа гэл. Тэгээ Монголоос юм ирэх амар гоё дээ тий. Хэдий бүр амар жижигэн ч гэсэн бүр ингээл подкаст маань хийж байгаа амар гоё гэдэг тийм тэгээд Ээжигээ санслаа. гэтээ би чамд гоё ааруул маруул өгнө. Тэгээд одоо би ингэж ааруул амар дуртай тий. амар тутаач. Одоо гоё сэтгэлээ. Өөр баярлалаа. Тийм би ч гэсэн тэгэл угаасаа ээж дүү хоёр амар их санаж исэн тэгэл очиод амар гоё байсан. Тэгээд найз нөхдөдтэйг бол би уулзаж амжаагүй тэгээд уулзаж амжаагүй найзуудаасаа хүлцэл өчий тэгээд угаасаа би зөвхөн ээж дүү хоёртойгоо гоё цагийг өнгөрүүлэх гэж л очсон. Тэгэл ээж дүүтэй хамтдаа байж байгаа л ирсэн. Найз нь 4 7 он ирсэн. Цааш уусан шүү. Гуцсан байна. Монгол очиод тэгээд эмчилгээ гэсэн нөө ер нь сайн амарч байгаа тийм. Ер нь нөө гадаадд байдаг залуус бид нар чинь угаасаа л нөгөө өвдөх ирэхгүй байдаг те тэгэл адаглал зүгээр нэг өрхийн имлэгт очоод би яг ийм симптомтай байна ингээд байна тэгэд байна гэж үзүүлэхийн тулд бид нар чинь бараг л 80 евро төлдөг шүү дээ. Тийм болохоор өвдөх ирэхгүй айлгадах бие бүүцлэл эрүүл сарвал байж ах хэвээр. Тэгэл нутагтаа очсон хүмүүс чинь тэгэл бүх юм ингээл чекап хийлдэг те. Яг тэрнийхээ ахуулаад те. Тэг яг тэрнийхээ журмаар тэгэл бүх юм үзүүлсэн. Хөлийн хорох гэж. Массаж нь хүртэл гоё. Монгол хүний гар нь хүртэл гоё. Ус гадаад байгаа тэгэхээр одоо би бас очиж бас имчилгээ хийж байна. Тий, тэгэл найз нь угаасаа ирж байгаа гих гээл тэгэл имлэгээр нэлээд явсан бие үзүүлээ сонготой монгодоо дээр бахан шинжилгээ өгөөл бүх юм алд үзүүлэх гэж хичээсэн. Тэгээд явсан юм. Хөдөө явж арай амжаагүй угаасаа Эсвэл амжсан уу? Үгүй. Тэр чинь зүгээр манаа нэг улаа. Тэгээ дээр үе хүмүүс л дээ. Хүн ингээд гадагшаа явсан ч гэсэн сэтгэлээрээ уяатай гэдэг юм нутагтаа гэдэг. Яг очихоор сэтгэл амар сүнэлдэг шүү дээ. Очихоор ингэсэн. Яг тийм лээ яг үнэндээ. Очихоор ингэ компьютер амсгаад. Яг тийм. Гэл би нэг очиж яг тэгсэн шүү. Шал өөр сэтгэхэд байдаг байхгүй юм. Юу яа гэм бэл. Шалгангаар оронгод эх орондоо тавтай амар. Хамгийн хамгийн бодсон шүү. зөвлөдөг подкаст болоо. Тэгтээ аим гоё мэдрэмж нэрээ. Би 19-с 21 он буцаж шээ. Яг тэгэн гол чинь Монголын нэг газар зураг мөн тэгэл яг орон гол чинь тэгэл монголч тэгэл өстө гэртээ тавтаа марилж байгаа. Яа баг. Амар ингээл паспорт авчихсан. 21 оноос хойш орж ирээгүй байгаа юм уу тий?
Эх орондоо тавтай маар. Гэтэ нэг Монгол руу буцахдаа энд бол нэг орж морохдоо үгээ бэлдэн шүү дээ. Одоо ийм асуулт болохоор ирвэл юу гэж хэлэх вэ? Монгол руу орохдоо манай шалгадаа. Би орох уу яах уу? Иргэн гэдгээр нь орно. Ийш орчих. Ялангуяа нөгөө мятаар явахаар бүр амар гоё байдаг. Би яг нөгөө өмнөх удаа мятаар явж исэн. Саяных дээр хуулийн дээр нөгөө Turkish Airlines-аар явсан. Мятаар явахаар яг ингэ газар дахь төхөөд ирэнгот нөгөө нэг Монгол хай яваад, Жазан Норвын хай яваад тэгээд их орондоо тавтай морил гэдэг байхгүй юу? Яг тэгэхээр бүгэл амар огшоол. Тэгээ онгоцноосоо ингээ гараа явахаар бүх ажилчид нь Монгол ахаар би бүр амар ингээ баярлал. Нэрээ ингээл их орондоо хүрээд ирлээ гэдэг амар гоё. Онгоцонд нь суугаад энд эндээс Монгол ирээ сонсогдсон. Тийм тийм. Усаа боловсруулж явах нэг тийм амар эсвэл санагдав шүү дээ. За зэндэх юм байж. Тэгээ ер нь бол тэгээд Тэгэл юм байна. эхний сэтгэл маш гоё. Тэгээд илгээд өвтэйгээд хайртай гэрийнхтэй уулзаад гоё байсан. Тэгээд цаашаа яриул бол тэгээд зөндөө бас юм бол гарч ирж тээ. Ажил төрөл маш бүтэмжтэй. Чамаас бас нэг зарлагч нэг юм асуусан шүү дээ. Тэр мөр болсон байна. За тэгвэл одоо би нүү бэлцэн 3 асуултын нэг таваа. Окей явлаа. За миний нэг бэлцэн 3 асуулт байлаа. Асуулт ихлээс үнзээ гуруулаа толгоч чи. Гуруулаа барихгүй. Ингүү за чи бие барихгүй тэгээ өөртөө надад мэддэг ерөнхий амар хүнд юм асуухгүй манайх. Уусаа хүнд юм ярьдаг ч тийм подкаст шүү дээ. Зүгээр гоё. Ерөнхий ярих болохоор өөртөө гоё мэддэг юмнаас. Уусаа тийм мэдлэгтэй хоёр хүн ч биш. Хиний хэлчихв. Мэдлэгтэй хүмүүс чинь ингэж өөрсдөө даарж юмыг мэдэх хүслээр ирмэлзүүлдэг байхгүй. Мондог байна миний. Найзмал багтдаг штэ. Өөртөө мэддэг юм гоё мэддгээрээ л яхад байна. Тийм ээ тий. Ухаантай шаардлага байхгүй шүү дээ. Тийм ээ. Буруу юм. Тийм зөвлөгтэй. За энэ үгээд асуулт. За миний яриад байна шүү. За хамгийн анх одоо Ирландд ирэх санааг одоо хаанаас одоо гарсан бэ? Хаанаас төрсөн бэ гэдэг асуултыг одоо тавиараа гэж хүн гуйсан байхгүй. Тэгээ би тэрийг асуу гэж дод. Нэр яагаад гинт сургууль мургуулд мандагд сурж явж ирсэн аа? Ганц Ирланд юу л та гэсэн бодол төрсөн. Юу яагаад? Би бол Ирланд гэж мэддэг байсан юм. Манай аавын 12 жилийн өмнө амьдардаг байсан байхгүй юу? Манай аавын дүүнэр бүгдээрийн 12 жилийн өмнө амьдардаг байсан. Тэгээ манай аав Ирландд айгүй хайртай хүн байдیں۔ Одоо хүртэл миний Ирланд гэж айгүй гоёо ярьдаг. Эл анх намайг ирсний дараа ингээл угнаал ингээл аав гэдэг хүн чинь миний охин сайн уу мэн гэж. Чи на камера эргүүл на гудамжийн нэг харал та. Санах гад ш тий. Тэгээ би яг Parnell Street-ээр яваал гэж. Аав нь яг наа чин амьдардаг байсан байхгүй юу? Гэж айгүй гоё сайнаар одоо хүртэл хардаг. Айгүй хайртай. Манай 5 жил амьдарсан Ирландд. Манай аав өгөөж өвчтэй тий. Тэгээ одоо манай ах их ч бас энд амьдардаг. Уусаал. Тийм болохоор яхаас бүр мэдчихэл гэсэн юм. Тийм тэгэл намайг ийшээ яв гээл тэгээд яг хөө би анхнаасаа л тэгэл аав хэлээдсэн болохоор за Ирланд гэл дотроо ингээл нэг юм бас нэг өөртөө нэг юм юу гэж төсөөл төсөөлөөс чи өөрөөс нь гүү ер нь бол тэгэл би энд бас тодорхой хэмжээнд таньдаг хүмүүстэй байсан болохоор анхнаадаа ингээл ийм шүү тийм шүү гэж хэлсэн байсан болохоор нэг амар өндөр хүлээлт тавиагүй болохоор арай гоёор хүлээж авсан болов уу гэж би бодсон шүү дээ. Хөрсөндөө бууж ирсэн. Ирэл спайр дээр очсон тий. Өндөр хүлээлт тавьж ирсэн бол жоохон тиймхэн байж бас магадгүй л хальта. Яг л бодитоор харж ирсэн болохоор бүх юм айгу гоёор хэлж байсан юм шиг санагддаг шүү дээ. Хүмүүс нөгөө нэг амар өндөр хүлээлттэй ирээд тэгээд энэ өрөхгүй болохоор сэтгэл санаа. Би уурнууд. Бид нар ч гэсэн юм бод хийж ирсэн шүү дээ. Нью-Йорк би бол амар өндөр хүлээлттэй ирсэн анх удаа гэж сургууль явах гэж хэлсэн. Амар гоёор төсөөлж зарж ирээл 11 сараас зүгээр 7 бор орчихчихлээ. За сэтгэлээр унаа. Тэрсэн арай гэл Монгол руу зарлаж баг ээж рүү баг гомдол байгаа. Хаашаа явах. Би явахгүй гэдэгс та тийм отод нав ботож авмаа гэсэн. Sorry гэж өгч. Миний хүү ирэх үү гэж яваа. Би одоо чаачлаа. Тэгээд би Ирланд руу ирэх гэж бас нилээн зам тоолж иж ирсэн. Нилээн урт зам тоолж иж ирсэн. Би Ирланд руу 3 удаа визэнд орж 4-дээрээ гарч ирсэн хүн. Тийм үү. Яг юу яг ямар хэрэг хийжсэн бэ? Яг би чинь ковидын дараа хил нэгдэж хаад ирж байсан баггүй юу? 21 он. Тэг 21 он. Ер нь дараах 22 он. Яг 21 оны сүүлд ирж байсан. Яг ковидын дараа. Тэгэл би нөгөө нэг Монгол дахта
За гадаад л гарыг гэл яг ковидоор би эхлээд Солонгос улсын визэнд орж үзлээ. Яг ковидтэй байх үеэр ийм захимаарч луу яаж хичээлээ визэнд ороод татгалзлаа. Тэгжсэн чинь манай ахын найз за ингээ Ирланд одоо хилээ нийлэх гэж байгаа гэсэн сураг сонссон. Чи Ирланд руугаа яваа. Тэгэхээр за гэд эхний удаа визэнд орвоо. Татгалзлаа. Татгалзлаа. Тэгэл дахиад тэрийгээд шалтгаанаа засаал ингээл юу яасан. Эхнийх дээр нь болохоор нэлийн хих нэгдээд яасан болохоор нэлийн чанга байсан байх гэж би бодож байгаа. Тэгээ манай сургууль руу мэйл биччихсэн, ажил руу мэйл биччихсэн. Нэлийн яг детальны шалгадаг байсан тийм. Яг энэ хүн ажиллаж байгаа юу гэдгийг хүртэл шалгадаг байсан байхгүй. Тэсэн чи манай сургууль хариучиг. Тэгээ намайг гурамж бичиг баримт бүрдүүлсэн гэж үзээд чи ингээ хүсвэл ингээ давзаалтж болно. Давзаалдах юм бол чи ингээ тайлбарлаад яаж болно гэ. Тэгээ ингээ давзаалтлаа. Тэгээ байжсэн чи за чиний юу ч эргэж ирэх баталгаа ч болохгүй наа. Гэ тэгээ дахиад татгалзлаа. Дахиад тэрийгээ засаа явуулсан чинь purpose letter ч юм болдгий. Оо яа. Би эндээс нэг юм ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд би яг тэр 3 дахь татгалзлаа аваад бүр амар уйлжсэн байхгүй юу. Орж ирэл гэртээ уйлал гэл уйлал ийж яваа нэж наагдсан. Та миний охин зүгээр шүү дээ. Одоо дахиад нэг өгөөд тэгэл болохгүй бол яах вэ? Би явж чадахгүй байна гэдэг. Тэгэл манай найзтай тэлсэн. Миний найз зөвхөн Монголдаа л юу юм. Гэтэ ямар тууштай энэ те. Тэгээд дөрөвдөгтөрөө өгөөд Гэтэ тэр чинь барыг татгалзаад тэр чинь гэтээ бас дунд нэг юм гэп хостой. нөө тэр үед тийм байгаагүй. Шууд ингэж одоо бол тийм болсон мөлий тухайн үед бол Одоо чи визээ хүлээх гэж баг 2 сар болоод байгаа хэвээр. Визээс хариу авахгүй. тийм ер нь өмнө нь анх орж байхад хил нэгдсэний дараа л яг л 3-7 хоноод ч юм уу 2-7 хоноод хариу ирдэг байсан. Тэгэл татгалзал хариу аваад тэр дараа шууд дараа 7 хоногт. Манай он бол нэг 6 сарын бол юу явсан л юм байна тийм. Оо 8 сар 7 наадмын дараагаас эхлээд 12 сарын 20-нд миний виз гараад. Йоо. Чи өөрөө хөлсөж юм уу те? Би юу бол хахаа найзаар хөлсөлдүүлжсэн. Бид чинь байгууллагууд тарих штеп. Яг байгуулга. Яг тухайд нөгөө нэг юу болохоор ковидын дараа байсан болохоор жоохон тийм нэлээд детальны шалгадаг үед нь байсан баг гэж би боддог байхгүй. Тэгээд 12 сарын 20-нд миний виз гараад тэгээ 12 сарын 20-нд манай байгууллагын шинжил болж яваа. Яг тэр өдрөө ингээд хариугаа хүлээж аваа. Тэгээд оройн заач авсан. тэгээд HR-тэй хэлээ. За би хизэнээс хойш виз үзүүлж байгаа та нар мэдж байгаа. Би 7 хоногийн дараа ажилласаа гарлаа. Явлаа. Тэгээд 7 хоногийн дараа. Тэр хасар хэрэг удаа хэлсэн. Төгснөөсөө хойш 3 жил гарan 3 жил ажилласан юм. Тэр бас Ирландын хамгийн урт түүхтэй виз гэж байна. Ирланд ч хамгийн гайгүй боломжийн гардаг гэд хүмүүс ирээд байсан. Би барыг 15 хоног гэж виз. Наа чи миний Америк явахаас хэцүү шүү дээ. Тэгэл шантрахгүй явсаар гал тэгэл. Тэгэж ирсэн болохоор би арай хайртай юм лу. Гэж бодчих шүү дээ. Би Ирландтай хайртай. Би Ирландтай хайртай. Манай жогоос стори баг би Ирландтай хайртай. Тэгээд би скриншот хийгээд өөргөө стори дээр. Аюутай танд ирсэн. Аюутай чинь 19 оны 10 сард ирчихсэн. Яагаад Ирланд руу? Миний Монгол байр сургууль төгссөн. Ямар мэрэгчлээ. Тийм аюу гэж Бид байгаа. гурав гурлаа мойсон хэвчээ те. Энхүү дөрөв бид гурав. Чи юу гэсэн? Мэй мөстэс тийм. Тийш те. Одоо мэдэлцээд байгаа юм уу? Мэдээгүй шүү дээ. Мөстэс. Юу ахгүй юу? Хоёлаа нэг лекц мэгцэн дээр суудаг байсан юм те. Танаа яг манай тийм. Мань хишүүс. Өө тийм. Тийш те. Чи ихшүүсэн. Хишүүс. Би чи яаж мэддэг юм уу ихшүүсэн. энхүү хоёлын яг юм уусаар дамжуулж яг мэддэг болсон байхгүй юу? Тийм. Аюутай төр чинь нөгөө параллелинг. Эдний ангийнхан чи манай ангийнхантаас хөрхөн дотно. Эдний ангийнхан дан хөвгүүд. Манай ангийнхан дан октод. Тэгээд амар Фрүүгийн нууцыг битээ ярөө. Би биш манай ангийн байна гэж хэлсэн. тийм актер нууц энэ. Чааг л хүмүүс хараад мэдчихэ. Төрөөч бүснөөж ирсэн. Ер нь олохгүй ч. Манай ангийн байна чинь ерөнхийдөө нэг 4-5 байдаг гэсэн байхгүй эдний анги. Тэгээд эдгээр чинь бол бас нэг 5-6 октод байдаг гэсэн тийм. Манай анги чинь 12 уулаа төгссөн. Тэгээд 10 охин 2 залуутай. Тэгээд сүүлд нэг Тэгээд дандаа юм өндөр бас Сэтгүүлчээр төгссөн. найз нь утга зохиол судлаад төгссөн. Тэгээд сэтгүүлчээр ажиллаж агаад тэгээд наашаа бас виза мэдүүлээд миний виз болстой ногоон гэлээр гарсан байна оо халаа гэдэг. Пион гэж гарсан. Тэр үедээ хурдан төстэй. Тийм тэр үед айгу хурдан дайгуу гардаг байсан. Тэгээд Санаа нь хаанаас гарсан? чи бол мэдчихэж байгаа. Би бас мэдж байгаа хүмүүс сонс. Тэр чинь хамтдаас хөөцөлжсэн тийм. Тэгээд тийм. Бас яг халуунагийнхтай айгу ойролцоо. Манай ээжийн 2 ихч нэг ах
юу Ирландд бас 20-од жилийн өмнө бараг л хамгийн анхны монголчуудын нэг байхаа. Тийм амьдарч исэн. Тэгээ бас Ирландд маш хайртай бүр бас миний яг хоёр дахь гэр гээл манайх ихч нараа аягүй ярьдаг. Тэгэл манай Ирланд ийм гоё, ийм сайхан, ийм тайван, ийм гоё ногоон. Ийм өгөөжтэй гэх тийм. Өгөөжтэй тийм манай гэр бүлд амар өөр өгөөжөө өгдөг гэл аягүй ярьдаг байсан. Тэгээ би ч гэсэн бас яг их сургуулаа төгсөөл гадагшаа гараад бие даах хүсэлтэй. Ер нь одоо их сургуулийг төгсөн төгсөл ингээл ээж маань бүхэл боломж болцоо нэ гэл өгцөн. Тэгээ би өөрөө бас бие даая. Одоо би ээжигээ спорт хий гэж бодоод ер нь бас ямар нэгэн ус орнолоо явъя гэсэн бодолтой байсан. 19 онд 60 тохны байсан шүү дээ. Тэгсэн. Тийм шүү дээ. Бид чинь чи бас 19 онд төгслөө. Тий 19 он. Өнөөрөө л 19 он гэсэн үү? Тэгээд албаа дээр Тэгж жаагаал манай гэрийнхэн тэгэл ер нь Ирланд явуул гээл тэгээдсэн. Манай Косон ч гэсэн яг надаас 2 жилийн өмнө ирсэн байсан. Тэгээд ямар ч мэдгүй орнолоо гэр бүлийн нэг ч хүн байхгүй газар л очиж хэцүү шүү дээ тий. Тэгээд манай Косон байсан. Гэрийнхэн маань Ирландд бас амар хайртай байсан болохоор тэгэл Ирланд явъя. Бага наснаас маань бас л аяух Ирланд амар сайхан орно гэл. Ирсэн болохоор бас нэг бүр хоногчсон байсан бас. Явах юмсан гэл аяух хөстөг байж байгаа л ирсэн. Тойрч хоёлоо барыг зүгээр Ирланд төгсөн мэдлээ. Тийм. Ямар боос гэдэг тий. Одоо гэдэг нь мэдхгүй хүмүүс амар хийгээд байгаа байхгүй. Гүү хата 19 он 18 онд бол Ирланд гэхээр яг ямар орн гэдэг хаан байдیں۔ Би ч мэгэл хүмүүс ерөөсөө мэддэггүй байсан байхгүй юу? Сүүлийн үед бол бүр монголчууд маш их одоо ч ерөөсөө солонгос байдаг. Одоо Европын солонгос одоо ерөөсөө алхам тутамд монгол хүн тий. Солонгос одоо трейлер одоо гоё болчихлоо шүү дээ тий. Өмнө нь бол баг 16 жилийн өмнө ирсэн монгол хүмүүнтэй ярихаар монгол хүнтэй ярих гэдэг бүр ярьдгүй байсан, олддгүй байсан шүү дээ. Одоос нь зүгээр нэг дэлгүүрлөө ороод сайн байна уу гэхэд монголоор ярьсан. Тийм байсан тий. Ер нь амар цөөхөн байдаг гэсэн. Нэг яг байсан л та гэхдээ ер нь баг нэг хоорондоо таараад. Одоогийн шиг ийм амар их олон байгаагүй. Одоо ч баг ер нь 99% гаргалт гэж баг үнэн л юм шиг. Одоо ч 4 татгалзахгүй хаа. Би бараг анхны байсан баха. Дав заалдах зүгээрээ. Халуунаа зүгээр за энэ хүнээр таслая гэх юм. Тэгээд болсон. Тэрнээс хойш байх. Хэрвээ виз чи гарахгүй бол халуунаар. Миний виз чи сая сүүл ихэд хүртэл миний хамаардан гарсан шүү дээ. Би ч ерөөсөө нэг өглөө сэрэл за зөө гээл. Тэгээд ерөөсөө шийдсэн шүү дээ. Нэг өглөө сэрэл явъя гээл ээжтэй яриад за ээж би явлаа шүү. Яг гадаа дахиж явж одоо юу гэдэг. За би явнаа. Тэгээд би ч үгүйс нөгөө машина зараад тэгээд шууд Ирландд болсон түүгэж байдгүйсэн. Тэнд очиж узаад машина зараад тэгэл за би явлаа чи миний юмнууд төгсөлөд өчгөө гэсэн чи. За Ирланд бол энэ за би наад байсан. Чи зүгээр ийм баг яваад тийм баг. Би барыг наад чи мэднэ. Би наад чи мэднэ гэж. Стаам гоё армор за мэднэ гэж. Тэгэл 14 өдөр түрүү зараад 7 өдөр тик тавал тэгэл биш үү. Ямар гоё давсан замаар явсан юм бэ? Чи миний найз тэг зүгээр дөрөв фейлсэн. Зам нь зүгээр ийм нөгөө зүрхний цохилч гэж. Тэгээд нөгөө нүслэггүй хүн цэслэгтэй болт юм бэ. Давсан шүү дээ. Суул чи ямар хэлбэр гэж ирсэн. Тэгэхээр ямар хэлбэр. Грифтээр шүү дээ. Үгүй. ISC гээд одоо юу Camden Street-ийн дэдэг Грифт ч одоо нөгөө нэг хэлний бэлтгэлээр орж ирэх юунд нь орно шүү дээ. Монгол ч нэг юм хөнгөлөлттэй ажил юм л шүү дээ. Хэлний бэлтгэлийнхаа төлбөрийг хассан готлаа одоо баклав ч юм уу орох. Тэрийн гэхдээ би бол тэр байгаагүй юм шиг байна тий. Гэтэ ер нь бол грифтийн хэлний бэлтгэл нэлийн юм тий. Тэрний оронд яг нөгөө коллежийн орохынхаа өмнөх сонголтондаа ч юм уу сурвал зүгээр баг. Тэрнээс бол яг тэгэж эхний сонголтоо олон дундах сонголтоо тэгэж хийвэл жоохон мөнгөний л гарцах. Нилийн үнэтэй баг бакалавртаар адилхан үнэтэй хардлуу ялаа. Одоо нэг юм асуулт байгаа байхгүй. За бүгд төрхийд үс Ирланд ирэх юм ярьсан юм чинь. Одоо нэг зуучлалын байгууллагууд амар их болсон шүү дээ. Одоо баг хичнээн зуучлалын байгууллага би зуучлалын байгууллагууд муулах гайгүй л дээ. Ер нь зүгээр яг зуучлалын байгууллагууд яг үндсэн үнэн юмыг хэлж өгч чадж гинэ үү гэдэг. Дээрээс нь хүмүүс өөрсдөө бас сэтгэх зуучлалын байгууллагуудыг бас буруутгаад байна уу гэж бас би хараад байгаа байхгүй. Ер нь бол ингээд зуучлалын байгууллага гэдэг газар чи угаасаа зүгээр за тэр хүнийг бол зуучлж өгөөд одоо сургууль ч юм уу тийм хүмүүд ингээд зуучлж өгөөд тэр газар руу одоо баг явуулах ажил байгаад байгаа шүү дээ. Монгол манай монголчуудын хүсэж байгаа зүйл болохоор баг бичиг баримтыг маань хөөдөж өгсөнгөө баг л нэг ажилд оруулж өгсөнгөө одоо юу гэж чинь тийм одоо байр сан маа юм маань иглээд
бас хэтэрхий амар ийм зурцлалын байгууллага нэг амар хейт хийгээд байгаа хоёр талаа зурцлалын байгууллага өөртөө бас яг 100 бас хэлж чадж байгаа нөхөд бас Яваач чи газар бүтээлтүүлээл тэгэл авчиж ирээл тавьчих шүү дээ. Юм бол хоёр өнцгтэй манайхан нэгтэй юм. Тим юм хүсэж байна гэдэг чинь тодорхой хэмжээнд тэр хүн тим юм өгнө гэсэн мэдээлэл өгсөн болохоор хүн яг хэлсэн юмыг буцаагаа нэгж байгаа хэл та. Тэрнээс бол огт хэлээгүй ингэн тэгнэсэн хэлээгүй юм хүн хизээж хүнээс нэхгүй шүү дээ. Би сая сургуулийн үг харсан чинь багталтаа. оюутнуудад ажил оруулж өгдөг гэдэг юм. Тэр сургууль бүр ингэ аим бүү гэж байгаа байхгүй. Тэгээ яг ингэ тэр сургуулийн оюутнуудтай ингэ ярихаар одоо 2-3 оюутнуудтай уулзах яран бодлож өөр баг тийм байдгүй шүү дээ. Тийм. Бараг 10 нэг нь л ажилд оруулах юм шүү гэл. Тэнгууд л бас ингэ аим хоёртой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр манайхан зүгээр яг одоо Ирланд руу бас ирэх гэсэн. Өөрсдийнхөө ашиг бодоод авчирхаа бодоод л шүү дээ. Ирэх гэж хүмүүс бол Тэгэхээр чи нөө ирсэн хүмүүс нэрнтэй хохироод өөртөө өөртөө амар бас бэлэм амар дуртай. Тийм. Өөртөө ингэж судлахгүй судлах биш. Зүгээр ингээл Google дээр ороо хайх ч юм уу тий. Одоо тэр чат GPT тийм үнтэй баг ярих болохгүй. За одоо чи яг үндсэн мэдээлэл өгч шүү дээ. Яг үнэхээр бас хүмүүс сонсч байгаа гэж байна. Монголчууд зөв өөрсдөө амар сайн судныг судлах хэрэгтэй болчихдог байна. Ирээд угаасаа байр сав ажилд оруулах чинь зуршлан. Зүрх. Хөөж өгөхгүй байхгүй. Зуршлан газар сургуулийн оюутны байдлуу ярьж өгөх юм те. Сургуулийн оюутны байрч ямар үнэтэй л хаана бичлээ шүү дээ. Нэг хүний бараг сарын 800 евро гэдэг шин хамгийн багт. Тэгэхээр зөв монголчууд өөрсдөө бас тэрэндээ бас жоон ирж байгаа хүмүүс өөрсдөө бас жоон хичээмээр байна гэх санагдаад байна. Хитрхи амар ингээ нэг хүний өмнөөс зурцлуулаад ирж байгаа юм шиг тий. Энэ газар инглигээл одоо Facebook одоо тэр Ирландын монголчуудын бүгд ингээ харахад бидэж байгаа байхгүй. Тийм Ирландын боловсрын төв тэглээ инглээ бараг л ажил олдохгүй нэг тийм хэлээгүй гэл. Тэнгуут чи доор нь бид бүгд ирээл ажил олдох хэцүү байна гэж баг пост явуулах байхгүй. Надлаас гол зөв Facebook групп руу ороод унших боломжтой л мэдээлэл байгаа байхгүй. Тэр монголчуудаас хэтэрхий манайхан бас тийм бэлгийн юм дуртай гэдэг нь зүгээр шууд бэлэн будаа авч идэх гэдэг юм гэсэн. Тэгээд юу гэж бодож байна? Би асуумаар байна. Зурчлалын газрууд бас яг үнэхээр яг бодит байдлыг өөртөө баг мэддэггүй хүмүүс байдаг байх гэж боддог байгаа. Өөртөө баг Ирландд очиж үзээгүй ч юм уу тийм хүмүүс бас мэрсээр байд юм шиг байлээ. Нэг л болгоорой юм үнэ. Тэгэл амар гой үлгэрийн юмараа л те Ирландд очивол 40 цаг ажлын байр олцтой. Зурчлалын компаниас байрын ингээд байраар хангаж өгөөж гэдэг юм уу те амар тийм юу ярьдаг. Үлгэрийн юм шиг юм ярьдаг. Одоо бодит тэгээд яг ингээд бодит байдал дээр хүмүүс ирээд бүр амар шоконд ордог. Одоо ингээд зарим хүмүүс чинь дөнгөж ирсэн хүмүүс бас 4-5 сар ажил олдохгүй яваад ингээд гэж байгаа байхгүй тий. Тийм. Тэгэхээр өөртөө аягүй сайн судалгаагаа хийгээсээ тэгээд дээрэс нь агентлагаас нь бас яг үнэн бодиттой мэдээллийг хүргэдэг байгаасай. Ядчил тэр нөгөө нэг агент нь өөрөө бас Ирландда амьдарч үзсэн хүн байх юм бол арай илүү бодиттой мэдээллийг өгнө. 2 сар амьдарч үзчихсэн. Ажиллаад тийм. Юм хүчтэй үнэхээр л амар үлгэрийн юм ярьдаг байхгүй юу? Бүр амар гоё орон тий амар сайхан орон боломж болцсон амар өндөртэй маркеттай нэрээ тий. Нэг болс нэг за нэрийн хэлээ явуулдаг. Нэг зурчлалын төв баг харалсан ч дайггүй шүү дээ гэж хэлсэн. Амар байгастай. Үнийг сурах гэдэг юм уу? Яваад харлуулах гэдэг юм уу? Би бас 3 жилийн өмнө Монгол яваад яг тухайн үед очиход манай нөгөө өөр косон маань бас Ирланд руу ирээгээд тэгээ би яг косонтойгоо хамтдаа нэг агентлаг руу очиж уулзсан байхгүй юу. Тэгээ би бол өөрийгөө яг угаасаа Ирланд байдаг гэдгийг хэлээчгүй байсан угаасаа хэлэх шаардлагагүй шүү дээ. Тэгжсэн ч хэлстэй бүр амар гоё орсон нэрээ тийм. Очоод бараг л та баруун салгаагүй мөнгө хийн гээл те. Тэгүн гутаа тэгэл байр амар боломжийн үнэтэй мүдэ гэснээр шууд корк руу явуулж моолох гал. Корк нь арай юу гэдэг вэ юу? Хямд туристтэй, ажлын олд зихтэй, цөөхөн монголчууд байдаг болохоор ажлын олд зихтэй гэдэг юм байт ингээл. Тэгээд гэсэн чи үгүй корк нь яг үнэндээ аюу юм байдаг байхгүй гэсэн чинь юу вэ? Энэ багтаа газар. Яг корк бол юу турист багаар баг. Тийм цөөхөн монголчууд байдаг. Тэгээд гэтээ тэр чинь боломж амар баг шүү дээ. Тийм. Цөөхөн хүн байх туссан боломж баг. Их хүнтэй газар чинь илүү боломж байх гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Бас тийм. Гэтэ бас цөөхөн хүмүүс донд бас өөрөө яг гой толгой зөгөөд гэдэг шиг өөрөө бас илүү ажилласан хөдөлмөрч байх юм бол боломж байгаа л да. Бас өөрийнх нь одоо нөөцөөс хамаарна. Өөрийнх нь нөөцөөс хамаарна. Тэгэхээр тэгээд ирэх гэж байгаа хүмүүс өөрсдөө амар IT-гаар бас ажилладаг хүмүүс гайгүй байдаг гэж сонссон. Би бүр нэг одоо Климик нийлээ монголчууд байдаг шүү дээ. Климик чинь ихтэй бас юу н туризм мөрс юм том шүү. Ихтэй жижиг юм шүү дээ. Климик жижиг юм. Би бүр нэг зуучлын газар ингээд
ингээд самбар дээр бүр ингээд хэдэн төгрөний цалин аваа заяа. Тэгээд бүр ингээд сар гарах зардал хийдгээ бүр боддоо заяа. Тэгснэ ингээд бүр чи хэдэн нөрөг хураана гэсэн бүр юу би бичлэгнээс үзсэн шүү. Нэг сургуулийн удаа нэрийг хэлээд Монгол хүн ярьж байгаа байхгүй. Тэгээд би бүр чи бүр Ирланд байгаа мөртлөө Ирланд явмаар санагдсан уу? би бүр Ирланд Оо нэрийгсэн. Тэгснэ тэр бол гэхдээ барыг 7 хоног 3,000 орчим евро мороны юу биш ээ сард 3,000 орчим евро мороны юу бодсон байгаа байхгүй юу? 3,000 евро гэдэг чинь бол бас ер нь нэлээд гайвуудтай орж байгаа сте. Тийш. Хаард ижижлээ. Би нэг 65-66 цаг тэгээ бас 3,000 евро сураад хажуугаар нь тий. Тэгээд хажууд хичээлд явна шүү дээ. Зөвхөн 20 цаг л ажиллах боломжтой шүү дээ. Яг одоо 90-с дэше байх хэрэгтэй болсон юм шүү тий. Тий, одоо нэлийн чангарч байгаа. Одоо эсрэгээс илүүл илгээж. Одоо full time ажиллах амар хэцүү болсон байна. Оюутнууд тий. Ер нь тэрийг одоо энэгээр яг хэлчих зүгээр. Одоо та хэрвээ Ирланд ирээд ингээ амар full time ингээ ажиллаад яг ингээ бүтэн цагаар ажиллаад бас ингээ мөнгө төр цуглуулъя гэж бодож байгаа бол бас сайн бодоод үзээ. Хурдан шүү. Хууль өөр амар чангарсан. Байгууллагууд ч гэсэн ер нь бол бараг 25-аас бараг тийш гэдэг юм шүү. Одоо тийш штэ манай ажил гэхэд би ч одоо хичээлийн хайжгаар л ажилладаг л та. Тэгээ ер нь тэгж их цаг өгөхгүй. Ер нь тэгээл бараг 20-25 тал барьдаг юм шиг. 25 ч бараг өгөхгүй тий. Сүүл ирж байгаа маань найзууд хараад байгаа чи бараг 27 макс тоо. Тэгэл тэрийг ингээл юмтай ямар нэг юмтай ингээл хослуулахгүй бол яг тэр ажлыг харна гэвэл би бараг өлсөж өглөө. Алимны саяны тэр байгууллага руу холбогдох юм шүү. 20 цаг ажиллаад ер нь амьдрах боломжтой юу? Оо боломжтой шүү дээ. Найз нь амьдрал ажил гарсан болж шүү. Дөрөв. Боломжтой юу гэдэг. 20 цаг ажиллаад та сургалтаа төлбөрийг хэсэг хийн штэ. Одоо нэг сургалтын төлбөр нэмж хоёр амьдрын. Яг тэр талаараа бол хийцүү. Би чинь өмнө нь сургалтын төлбөр бүтэн төлөөд орчиж байгаа болохоор нэмэлт надад зардал гарахгүй шүү дээ. Яг миний амжиргааны зардал гарна. Яг 20 цаг ажиллахад 24 оны 2 сараас хойш ажиллах юм уу? Nice. Яг жил болгоч. Тэгээ яг 100 нь бол ажиллана л да. 100 нь ажиллана. Тэгэл яг л дараа фул ажиллаж байгаа тийм. Тий, яг 100-ны 2 сар хэлний фулээр ажиллаад тэгэл 20 цагаар ажиллахад яг л хэрэглээний зардал чи яг таг тараал дуусна. Илүүчгүй, дутуучгүй. Нэг амар хураасан юм байна. Хурааж олж суцлах яг нэг гоё брэнд. Оо, найз байхгүй шүү дээ. Одоо юу? Байхгүй шүү дээ. Гүчи мүчи яасан. 20 цагаар ажиллаад готлын би хараал исэн чи. Нөгөө нэг бүр үнэхээр ингээд тантлаа ингэж нөгөө нэг танахгүйгээр л амьдрна гэсэн үг. Яа ингээд олж байгаа мөнгөө зоргоороо өрөөл тэгэл тэгсэн ч гэсэн ингээд 20 цаг нь яг болдог. Хүмүүс нөгөө сүйдээ 20 цагтаа өөрөө баг тааруулж үрд сурах бах тий. Тий сурна. Эхлээд эхний нэг сар маар эйгөө хэцээсэн ш. Гэнт нөгөө нэг 7 хоногийн 6 өдөр full time ажиллаж байгаа. Гинт 20 цаг руу яхаар чи нөгөө мөнгөгүй болоо тэрэндээ дасах гэж тэгээ жоохон хэцүү. Өөрөө тий. Юм байлээ. Гэтэ тэгэл хаан нөхцөл байдалтай тэгэл хүн дасгаас өөр сонголт шүү. Балыг болох. Надаас байна. Би одоо амар асуултаа. Чи асуултыг нөгөө өөрөө өсөө ярихгүй. Асуу. Тий. Надад би сая нэг бас төрүүлэх бодсон байхгүй нөгөө мөнгө хураах боломж гэдэг байна шүү дээ. Зуршлага зурж гэсэн бас ярьжлаа байгаа. Мөнгө төлөж боломж гэдэг. Яг болоод бол болж байгаа гэдэг юм амар хэцүү. Дэлтэй тааж үн яг Ирландд ирээд та үнэхээр яг одоо Солонгостой харьцуулцаа. Солонгос бид нар байж үзсэн. Солонгос байж үзсэн манай юм амьдарч үзсэн. Аялж үзсэн шүү. Яг би Солонгос амьдардаг хүмүүс манай найзуудаас байдаг байхгүй. Солонгос амьдардаг гэж Ирландд ирсэн найзуудаас байгаа байхгүй. Солонгос олон жил ажиллаж байгаа. хоёрын ялгаа нь юм шүү дээ. Юм дандаа хэлж байгаа байхгүй ялгааг нь. Ер нь бол Солонгосыг бол гүйцэхгүй гэж байгаа байхгүй. Би бас найдаж чинь олон хүнээс сонсч байсан. Мөнгө зурлахаар байхгүй. Тэгвэл Ирланд бас яг үнэхээр мөнгө хураах боломжтой улс бас мөн үү. Тэгэхгүй бол яг одоо сүүлийн үед бас ирж байгаа хүмүүс бас ингээл хүн үнэл зорилго өөр ирж байгаа шүү дээ. Энэ бол мөнгө хураагаад тий. Сурхасаа илүү тий. Сурах гэж байгаа. Мөнгө хураа зарим нь бол зүгээр ингээд суушаад амьдрийж гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн байна шүү дээ. Тэгэхээр яг ингээд мөнгө цуглуулъя гэж одоо бодож байгаа хүмүүс ер нь тийм боломж байгаа юу? Тэрэлтэй юу тааж үзэн хэрвээ та цуглуулчихсан бол бас тэгж үзсэн үү яажсан. За яа. Бүр аваад оцоглоо. Тэг яг байсаа болтлаа гэж. Яна наач хэлэх юм уу? Танаас л гарах нэг тэнэг асуултыг асуусан. Мөнгө хураах одоо нэг
Ирландд амьдраад мөнгө цуглуулах боломжтой гэдэг асуулт байгаа байхгүй надад. Тэр яаж хараад байгаа гэхээр Солонгостой харьцуулдаг ч юм уу эсвэл өөр улсуудтай харьцуулдаг ч юм уу. Монгол өөр улсад амьдарч байгаа энэ дээрээ амьдарч үзэж байсан хүмүүстэй би найзтай уулзах бас боломж нь арай бага ч гэдэг юм уу тий. Тэгэл тэр юм тайлбарч чинь юу гэж одоо үе дээр л юм хэлж байгаа шүү дээ. Өмнө нь бол яг бас байсан юм. Өмнөдөө таад юм хураж аваад мөнгө хураах чивэл Ирланд ирээд хэрэгтэй мó хэрэггүй мó гэдэг л хэлээ. Нөгөө нэг Монголоос ирж байгаа хүмүүсийн зорилго зарим нь өөр байдаг. Одоо 50% яг гэс сураад тий сургууль сураад ингээд боломж юм гэж байна. 50% нь болохоор бас ингээд мөнгө цуглуулах гэдэг юм Монгол руу явуулаад яадаг ч тий. Одоо бас тэгэл Монголын нөхцөл байдал бас өөр хэцүү байгаа шүү дээ. Ингээд харуулж амьдарч байгаа хүмүүс өндөө л байна шүү. Тэгээд нөгөө зээл мэйл аваад ирж юмж байгаа хүмүүс өндөө байна шүү тий. Бааха өөр мөр тавиал нөгөөдгөө нөхөн гэж ирсэн юм чинь болохгүй ч юм уу. Яг тийм их асуудлууд амар байгаад байгаа. Яа ч тэгэл яг хувь хүнээс л хамаарх байх та. Яг л хурааж олно гэж бас болохгүй. Хураах боломжгүй гэж үсэл хэцүү. Яг хувь хүний өөрөө яг ямар хүн бэ, хэр мөрийн твэ тийм юмнаас л хамаардаг байна. Би ч одоо аваач очсон мөнгөөрөө сургууль сураалах шиг шүү дээ. Сургуульд бас айгүй их сургууль гэж дээ. Мөнгө батгаар харвчмаар л гэдэг. Гэтэ тэгэл дараа нь гоё өөр өгөөч өгнө шүү дээ. Чи өөртөө амар төгрөг оруулалт хийж байгаа байхгүй юу? Тийм болохоор тэгэл мөнгө хураахдаг тал дээр хүн ер нь хэдэн өргөөр сургуулийн төлбөр байсан. Манайх чинь яг мастер нь 13,000 гэдэг лөө. Яг тэрийг би яасан гэдэггүй. Минийх чинь хүний хувийн graduate сонсч залуучууд ч уран зориг авах. 12,000 бол байна. 12,000 цаа. Жилийн 12,000 бол байна. Тийм. Тэгээ сургуулиасаа ер нь бол ихэнх нөгөө нэг яг одоо Dublin Business School ч юм уу, Griffith College ч юм уу, ерөнхийдөө адилхан үнэтэй. Бүгд угаасаа тэгэл нэг брошюр дээр ингээд. Ер нь 10,000 давал явчихсан шүү дээ. Тийм 10,000-аас доошлохороо тэгэл бакалавр руу ороод. Бакалавр бол нэг 10,000-аас доош идэг юм шиг байлээ гэж би ер нь харсан. Тэгээ ер нь яг үнэхээр хүмүүс яг өөрсдөө зорилгоо тодорхойлол ирээрээ. Тэгээ яг чиний эргэж байгаа зорилго чи юу юм? Яг мөнгө хийх гэж байгаа юм уу? Сурах гэж байгаа юм уу? Эрдэм мэдлэгтэй болох гэж байгаа юм уу те? Тэгэхгүй бол тэгэл сурах гэж ирчээл фүүлээр ажиллахаар хичээл орхидох гээд байдаг. Гэхдээ хэлний бэлтгэлийг яриаггүй шүү. Хэлний бэлтгэл амар сайн шүү дээ те. Тэнгууд ч одоо ингээл халуунаа шиг бакалавр, эсвэл магистр ингээл пост энэ төр хийгээд сураад явж байгаа хүмүүс шүү дээ те. Ажилламаар байдаг, ажиллах гад явгууд чинь хичээл орхидох гээд байдаг. Сурчмаар байдаг ажил. Тийм ингээ хичээлдээ яг 100% ингээд гой фокус хийгээд сурах гэхээр тэр сурахын тулд бас тодорхой хэмжээний мөнгөтэй байх хэрэгтэй. Зорилгын төлбөө төлөх хэрэгтэй. Тэгэхээр яг л өөрөөх нь яг юу зорж байгаагаас хамаарах байх. Тэгээ ер нь бас би бодохдоо бол сонсохдоо Ирландын одоо энэ сургалтын систем бол айгүй сайн гэж сонсч байсан хэлээд. Сайн. Ер нь бол сайн шүү. Тэгээ дүнгийн системээс гадна хүний ингээд яг өөрөө хэрхэн одоо нэг судалгаа хийж сууж өөрөө хэрхэн хөгжвэ гэдэг талаас нь хэлдэг. Тэгэл бүхэн хөвнөөс өөрөөс нь үнэхээр тэгэл мөнгө хийя гэж бодож байгаа бол хувь хүн амар өндөр цахилга баттай байх хэвээр. Амар том төлөвлөгөөтэй байх хэвээр тий. Тэгээд одоо нөгөө нэг юм нэг цагийн хуваарт орох хэрэгтэй шүү дээ тий. Бүх юмаа төлөвлөж байх хэвээр ингэж чадахгүй учраас тэгэл яг 24-д одоо яг 24 цаг амар зүг зохицуулт хийгээл тий. Одоо би өглөө хэдэн цаг босоод тэр ажлыг ингэж хийн хэдэн цаг байна. Тэгээ гол нь Ирландчин Европын хамгийн өндөр өртөгтэй орнуудын нэг гэдгийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Нэг хүний туризмын ердөө за Япон, Солонгос болохоор хүмүүс чинь нэг байрыг бүтнээр нь сарын бас айгу боломжийн өмнө туризмчтэй гэж би бас Солонгос гэдэг найзаас сонссон. Тэгээ ганцаархнаа байна. Энэ амар гоё надад жаргал шиг сонсогдож байгаа. Тэгвэл манай Ирландд чинь тэгээ 2 bedroom апартментэд чинь тэгэл нэг орол түрээслэн шүү дээ тий. Багада 6 хүн. Орны хүмүүсийн хадаа нэг орны 500 евроноос эхлэн шүү тий. Нэг ор түрээс. Үгүй яг бодтыг яриад та бас. Монголд тэгж ирчихсэн. Ормор биштэй орны тал нэ. Ор түрээс чинь би энэ Монгол мөнгөөр 2 сая төгрөг төлж ирчихсэн. Өрөөндөө ядчих хоёул гуруула байна. Хоёулаа байвал болж гин. Зарим газрууд бүр гуруулаа байдаг гэж байгаа байхгүй юу? Өрөөндөө гуруулаа байсан түүх байна. Би ч одоо линкдээ тэр өрөөндөө гуруулаа. Тэр ярих юм уу? байна ой. Тийм үү? Юу болоод өрөөндөө гуруулаа байх тийм бүхэл байж. Мэн бол нэг 2 сар байсаа бас.
байдаг бах уу нэ. Нэг өрөөг нэг гурлаа шеэрлдэг мөртлөө хүний 5-600 евроноос эхэлж сарын түрээс эхэлдэг байхгүй юу? Тэгээ өртөг маш өндөртэй гэдгийг бас сайн ойлгож Энэ зүгээр энд бол зөндөө тийм залуучууд байгаа. Тэгж овоож оцоодлоо хийгээд байдаг гэж бодд юм шиг байна. Тэ амар баяждаг тийм баяж байгаа гэж бодоод байдаг юм шиг байгаа. Тэгээ угаасаа энэ газар чинь өөрөө тийм байр маяр тийм олдоц ихтэй биш. Угаасаа л тийм байх хэвээр. Тэр надад ингэ санагдана заа. Тэр ширүүл амьдрах. Тэгээ 19 он бааш тэ 19-18 онд амьдарч исэн хүмүүс боломж байсан. Би өөрөө амьдарч. Тийм би чи 19 онд миний төрөөс бүр амар гоё шүү. 350 евроос 400 тий. Намайг хэлж гайгүйсэн шүү дээ. Тэр үед тэгээд зүгээр нөгөө нэг юм олон ч хүмүүс одоо л Ирланд ч өөр болсон ч гэсэн амар олон хүмүүс орж иж байгаа шүү дээ. Орсондоо би 500 төлдөг гэсэн чи ямар үнэтэй байранд орчихсон юм. 500 ч одоо бараг л боломжинд орчод байгаа шүү дээ. Анх намайг ирэхэд бэлтгээ нилээ 500 гэж ямар үнэтэй байранд орчихсон юм. Тэр байрнаас нэг фотог хотел төл би чинь 400 евро төлдөг байлаа шүү дээ. Гэтэ одоо ер нь анх намайг иржсэн үеийг бодвол байр тухайн үед амар хэцүү байсан. Тэгсэн мэт үнэн гайгүй байсан. Яг цөөхөн хүмүүс иржсэн болохоор. Тэгээ хэцүү үе байсан шүү дээ. Байр олдохгүй 22 онд байна, 23 онд байна. Одоо л харьцангуй гайгүй болсон гэж байна. Тэгээд энэ нөгөө юу монголчууд өөрсдөө нөгөө байрныхаа юу болчлаа л доо. Монголчуудаас гадна тэгэл засгийн газраас айгүй их шинэ байрнууд барьж байгаа. Энд чинь бас тэгж байгаа юм тэгээ. Монголчууд сквал Ирланд амьдарч байгаа гадаадуудад тулгараад байгаа асуудал биш байхгүй юу? 2-3 жилийн өмнө эн чинь бүр усын хэмжээнд яригддаг асуудал байсан шүү дээ, тий. Бүр ингээд байрны хомсдолд ороод байна, тий. Ирланд тэгэн гот чинь яг Ирландын Айриш залуучууд өөрсдөө бас баг Ирланд орж явах гэдэг байхгүй тий. Энд түрээс амар үнэтэй. Арга уусаа орхио яваад эхэлсэн байна. Тийм бичлэгнүүд бас зөндөө харагдчихсэн тий. Ирландд амьдрахад айгүй хэцүү байна. Байрны түрээс амар үнэтэй байна. Байрны олдоц айгүй муу байна. Гэт бид нар энэ улсад ингээд амьдрах гад ажиллах гад ирж байгаа чинь энэ улсын яг хүмүүс Айриш хүмүүс өөрсдөө яг 2-3 жилийн өмнө орхиод авахгүй. Тэгээ засгийн газраас айгүй сайн бодлого гаргасан айгүй олон тийм түрээслүүлэх шинэ цоошин гой апартментуудыг гаргаж барьж эхэлсэн тийм. Одоо зөв явж байгаа шүү дээ. Тэрс тий сая сонгуул болоо сонгуулийн хойноос нилийн тийм юм нөгөө түргэлсэн юм шиг надад харагдаж байгаа шүү дээ. Тэгээ бүр ингэ телевизлээ шүү дээ бүр нөгөө хэдэн тийшээ бурхдын зах руу. Тийм манай гэрэн тэр явчих хөдөө байлаа шүү дээ. Одоо хот болсон. Монголд одоо хөдөө гэж бодоод байсан шүү дээ. Монгол ярамг юм уу та? Тийм монголоор ярамгт амьдардаг. Хойд хөдөө байлаа. Одоо хот болсон. Хаач биш би ч одоо баг Spire аваад аваад үзээгүй шүү дээ баг. Хүмүүс хэлдэг найз нь гэрээсээ гаруул мөд очихгүй. Ирчгэрээ мөд харихгүй. Тэгэж одоо яг надад нэг сар 19 он ч 18 19-21 онд бол яг мэдсэн хүмүүс арай нэг цөөхөн хүмүүссэн гэх юм. Мөнгө хорох боломж надад байсан гэж хардаад байгаа. Одоо л надад яг зөв миний бодлоос шүү дээ. Буснаа яг бодлоо л та. Миний зүгээс л одоо л бараг боломж амар бага мөнгө яг зөвлөлөө гэж бодлоо. Тэгээ би өөрөө яг сая хэсэг өөргөө амар шахаж махалж ажиллаж үзсэн байхгүй. Тэгвэл угаасаа нөгөө өртөг амар өндөр нэмэгдсэн хүмүүс мэддэг байгаа байхгүй. Хоолн дээр хүртэл ингээд одоо зардал дээр амар ингээд нэмэгдэж явдаг. Тэгвэл би ч бас нэг айтахын юм мэдж уучмаар нь шүү дээ. Тэ бас ингээд нэг мөнгө цуглуулчих гэснээр бас өөрийгөө бас нэг хямдхан ямар өдөөд амар байхгүй. Амьдрч шүү дээ. Яг би ингээд зардлаа ингээд яг бас амар дэг дээр 19 онцгой би харьцуулаад үзэхэд бол амар ялгаа. Тийм. Сайн явахны үед хямдхан гоё маш гоё хямдхан эрүүлтэй. Тэгтээ би яг сайн Монгол явчаад сарын дараа л ирсэн чинь жоохон авдаг байсан юмнууд үнэн нэмэгдсэн байлээ. 7 хоногийн өмнө зүгээр Tesco-гийн 3 евроос чи 3 болсон. 3.20 болсон байна. 2-7 хоногийн өмнө. Оны өмнө би чи айгүй их авокадо идэн. Авокадоныхаа үнийг хамгийн сайн мэднэ. Оны өмнө би 2 шиг авокадо 1 евро 99 центээр авдаг байлаа. Одоо 2 тав болсон байлээ. Ирландын бас нэг гоё юм нь яг мэдээж хоол хүнсний үн өртөг нэмэгдээд байгаа. Гэхдээ цалин жил болгон цалингийн өсний доод хэмжээ жил болгон нэмэгдээд яг нөгөө хамт дараа нь нэмэгдээд байна. Тийм. Тэгэхээр яг нөгөө нэг бас нөгөө цаг ажлын цаг маг дээр амар юу хязгаар тавиулж. Тэгвэл ингээ харьцуулъя л та. Монголд одоо би ингээд баг за өөрийгөө жоохон төсөлчихсэн хүүхдтэй гэж төсөлчихсэн. Тэгснэ миний хүүхдээ оюутан болох гэж байгаа. Би тэгээ боловсралтнаа анхаарах гэж байгаа. Тэгээ гадагшаа явуулах гэж илаа. Эсвэл ингээд том орнуудыг хөөцөлтөл Ирланд
болон одоо Нью-Йорк ч юм уу, Америк ч юм уу, Вашингтон ч юм уу энэ хотуудад сурснаас Ирланд сурах нь ямар одоо бол мөнгө л хураахгүй гэж бодчих. Шууд сурах талаа хурах боломж гараг байхгүй. Зүгээр миний зүгээс би зүгээр. энэ чинь одоо хөдөлгөөн баг тийм үү? Амьдарч байгаа хүмүүсийнх нь масс нь баг, стресс нь баг болчих шүү дээ. Тэр Японыг бодвол. А тэгэхээр яг сурсан шиг сураад мэдлэгээ болоод буцаа Монголд очиод юмаа гоё ажиллаа хийвэл яах. Сурсан шиг сурах чинь тэгэл бас л хүний л Тэр өөртөө хөөгнөөс яг бид Нью-Йоркт амьдарч Гэхдээ Америкт байсан хүнээс сонсож байхад Нью-Йоркт амьдарч байсан хүнээс сонсож байхад бол Ирланд бол хамаагүй тийм хүн багтай, дээрээс нэм олон улсын хүмүүс байдаг болохоор хамаагүй дээр гэж сонсож байсан. Манай тэр нэг Америк улсын юм. нэг олон орноор аялаг үл тээ. Тавхан гэж. Гэтэ надаа ингээд аялаад ирээд ингээд тэр жижигхэн зүйлээ дүгнэхэд Ирланд айгуу гоё болсон гэдэг. Гэхдээ жижигхэн хөдөөний дүү аалт мөртлөө хөгшин Европ мөртлөө айгуу гоё санагддаг тийм дулаан. Ийм нөгөө нэг анхнаасаа хөлийн дээс алхахтаа ийм газраас нөгөө нэг эхэлчихэж байгаа болохоор яг энэ зүйлдээ дасчт юм уу яг яадаг бол би мэдгүй. Ингээд том улс руу очихороо айгуу бачимдаад идэм мөлий. Хаашаа очиж тэгж мэдэрсэн юм. Солонгост очиод тэгж мэдэрлээ. Яа Солонгост аим хөдөлгөмс. Би ингээд тийм Солонгост очиод айгуу бачимдаад хүмүүс ингээд яг юунд яраад байгаа юм бол гэж боддtiin байлээ. Манай Ирландууд ч хоцорч исэн ч 50 байдаг хүмүүс. Тэг өдөөж. Дөрөвдөө 50 ширчээдэх одоо. Ирланд ер нь айгуу гоё санагддаг. Дотн санагддаг. Тийм бүх газартаа хүрэхэд ойрхон хамгийн хол газараа 2 дамжин үгүй л нэг сус юмд яваа. Тэгээд том газар нутгч айгуу гэрцэн билээ заавал. Нью-Йорк амар 2 цаг 3 цаг хүмүүс зүгээр амар одоо уус тэр мөнгө цуглуул мөглөн гээл нөгөө фэйсбүүк дээрс гүйл мөнгө бичээл тэгэл зурцлын газар урч юм гээл амар бараг л сар 3000 евроны цалин байлаа гээл нөгөө ингэж яриад бүр тим юм би бүр нэг бичлэг үзсэн бохгүй юу ийм ивент зохиож зурцлын газар. Тэгээ ингээд зүгээр бичлэг харсан чил нэг юм Ирланд амьдардаг байсан юм гэдэг чинь зүгээр топ тасаад 3000 евро цалин та зардал нь байрны төлбөр яг тэгэл боддол хэзэн байгаа юм да тэгээ 600 евро байр за хоол үссэн тийт мэдгээл цаана барыг нэг 2000 ч юм уу 1700 800 ч юм уу өгдөг байхгүй. Юм тэр 3000 еврог авахд бас яах вэ гэдэг чинь өөр амар асуудалтай болчиход байгаа байхгүй. Одоо өнөөдрийн нөхцөлөөр бол 3000 евроны цалин авахудаас айгу асуудал болчиход шүү дээ. 7 өдөр л явах гэдэг шүү дээ. Бараг 70 цаг бараг 65 цагаас буулахгүй гэж хүн амралтгүй явна гэдэг чинь өөрөө айгу стресс ихгүй. Стрессээсээ гадна ингээд нөө сэтгэл мэдээлэлгүй нэлээд юм билээ. Би яг тэрийг зүгээр хэлмээр санагдаад байгаа байхгүй. Та үнэхээр мөнгө цуглуулах гэж байгаа мó яг ямар юм тэрийг бас өөртөө хай бодоорой те. Ланд руу ирж байгаа бол зүгээр нэг гоё хэсэг ажилласаа ч юм амар ажиллах стресс яг тийм хүмүүс байдаг шүү дээ нэг олон жил байгууллагад ажиллаад тэрнээсээ гэп авангуутлаа ингэж нэг улсад очиж нэг 7-8 сар амьдрах гэж байгаа ч юм уу тий. Нэг өөртөө нэг юм зай өгч байгаа. Тийм хүмүүст бол бүр гоё. Ерөнхийдөө бол нэг юм зай өгөөд өөртөө нэг одоо юу гэдэг чинь нэг старт хийдэг шүү дээ тий. Өөртөө нэг зай авангуутлаа өөрийгөө нэг дахиж нэг шинжилдэг шүү дээ. Старт маяг юм хийдэг шүү дээ. Тиймд бол амар гоё байгуулахгүй. Тэрс яг ингээд та зээл мэйл аваад байр сам аваа зараа ч юм уу тий. Одоо машин тэргээ зараад ингээл амар риск юм хийвэл бас дараа нь тэрийг хүн өөрөө давж чадахгүй байхгүй. Ер нь ямар нэгэн зүйлд хүн хэд өндөр хүлээлттэй явах хэрэггүй гэж байгаа юм л да. Ер нь бол тийм. Яа тийм ямар ухааны хүү юм аа. Миний үеэсээ гинт гэж бодож штэ энэ Монголын 100 эрхэнд ороод байна уу яваа. Манай зүгээр миний 3 өгүүлбэрээсээ 4 өгүүлнэ. Тийм юм. Асуултыг чи хариултыг авчлаа дараагийн асуултаа. За яг нэг юм асуу. Миний асуулт болохоор одоо бид ингээл гадаадд ирээ хүлээчихгүй гэж ирээд хэцүү үе байгаа штэ. Тэгээ одоо тэр хамгийн хэцүү үедээ одоо яаж давж туулж исэн би одоо шинэ одоо дүүнер маань ч юм уу сүл энд бас хэцүү гадаад байгаа хүмүүс байвал тэр бидэд яриаг бас сонсч ивэл тэрийг бас хэлүүлэх. Ямар хэлээ? Хүн хэцүү үе байсан. Хүнийг яаж туулдаг байсан бэ гэж. Сэтгэл санааны асуудал юм шүү дээ. Сэтгэл зүйн асуудал юм шүү. Гадаадд тулгардаг хүмүүсийн хамгийн гэдэг асуудал гэж байна. Би нэг
бас тэгж аюу сайн найзтай байхгүй юу? Окола гэд. Тэгээд окола болохоор яг нөгөө нэг хамгийн анх Монголоос Ирланд руу ирэхээс өмнө ингээл айгу ус бас судалт сонирхож исэн гинэ. Тэгээд тэгж яхтаа нөгөө нэг миний Instagram гараад ирсэн. Тэгээ миний ингээл зураг бичлэгнүүдийг хараад ямар гоё жаргах зөөхөн бэ гэх. Ингээл мөрөөдөлтэй амьдч. Ингээл жаргаал явж идэг охин байна да гэд тэгсэн энэ бол хитрхи үнэн байдал бол биш юм байна. Угаасаа нэг ийм жаргацангаар л байд юм байна гэж одоо намайг unfollow хийсэн гинэ. Тэгээд яг ирээд битээр ингээд танилцаад гоё тотнуулаад найзууд болж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг үнэндээ надад хийж үзээгүй ажил ерөөсөй байхгүй. Би Ирландд дөнгөж ирчээд 2 ажилтай байсан. Тэгээд нэг нь болохоор Clayton Hotel-д зөөгч байсан. Нөгөө ажил нь болохоор цэвэрлэгч. Угаасаа энэ бол хүн болгоны л ирээд хийдэг ажил. Хийдэг ажил байсан. Тэгээд тийм. Одоо ч гэсэн хүмүүс хийж л байгаа. Кино театр, офис, эмнэлэг маш олон монголчууд цэвэрлэгийн ажил хийдэг. Тэгээд тэр найз маань намайг бодохдоо жаргацангаар байна. Зүгээр сайхан ингээд enjoy-дод ингээд байж идэм байна гэж бодсон байгаа байхгүй юу? Гэтэл би ер нь би гэлтгүй бүх хүмүүс яг тэр сайн сайхнаа л харуулна шүү дээ тий. Тэгээд нэг зовоод байна. Сан кис гэж. Зовоод байна манитер гэж би бол хийхгүй. Ээж маань бас яа тий миний охин хүний нутагт хэцүү байгаа гэж бодох ч юм уу тий. Тэгмэд миний харуулахыг хүсэж байгаа зүйл бол тэр л байхгүй. Би юм гоё байна. Enjoyд чинь Ирландд ирээд би мөрөөдлөөр амьдарч ийн гэж тэгж байгаа байхгүй. Гэтэл яг тэр бол миний day off-ороо байгаа байдал тий. Тэгтэл 7 хоногийн яг би 7 өдөр ч юм уу эсвэл 7 хоногийн 6 өдөр би жорлон түлхийд байждаг байсан байхгүй юу? Дөнгөж ирчээд тий. Дөнгөж ирчээд тэгэл эхний 1 сар бол бас ажил олдоогүй тэгж жагаад ахаасаа нөгөө космосоо мөнгө зээлээд тэгээд байрныхаа түрээсээ төлж ийсэн. Тэгээд тэр түрээсээ өгөх ёстой гэж бодоод би чинь 2 ажил зэрэг хийгээл тэгэл офисын хамгийн анхны ажил бол офисын зэрэглэл байсан. Тэгээд мэдээж хэцүү санагдана. Тэгээд би чинь яг дөнгөж офисын цэвэрлэгийнхаа 2 дахь өдөр дээр би ингэж бодчихсон байна. Би Монголд офист ажилладаг байсан хүн одоо ингээл офис цэвэрлээд байж штэ. Гэл амар гутарч ийсэн гинт ингээл. Гэхдээ энэ бол үрдих биш. Энэ бол ердөө цаг хугацааных. Би өөрөө хичээж чадах юм бол өөрчилж чадна гэл. Тэгэл нойлоо цэвэрлсэн ч гэсэн амар аз жаргалтай л цэвэрлдэг байсан штэ. Энэ газар би ажилласнараа би хоолтойгоо залгаж байгаа. Энэ газар би ажилласнараа би түрээсээ төлж байгаа гэж боддог. Тэгээд дээрэс нь яг дүүгээс амар их аз жаргалыг мэдэрдэг байсан. Яг дүүгээ хараад дүүгийнхаа төлөө би өшөө сайн хичээх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Талархал юм шүү дээ. Ер нь би бас сая тэгж боддог байхгүй. Одоо хүмүүс зарим хүмүүс одоо дэлхийд дээр янз бүрийн сайн муу байгаа шүү дээ. Зарим хүмүүс үнэхээр баг хоолчгүй ажилчгүй Ирланд дээр зөндүүлэн байгаа шүү дээ. Тэгээ байга хийж байгаа ажилдаа гоё талархаад үнэхээр хоолоо одоо авах хоолооныхын мөнгийг олж ийн, байрныхын түрээсийг олж ийн. Энийг бас хэдэн мянган оюутнууд хүсэж байгаа, залуучууд хүсэж байгаа. Тэрийг бас боддоо талархаад хийж байгаа. Ажлыг хүн голдог. Хүнийг голдог гэдэг байгаа шүү. Тэр чинь бүр яг үнэн тэгэл би өнөөдөр түрээсээ төлөхийн тулд байсан тэгэл ажил дээр бол тэгэл суугаад. Түрүү Аюкагийн хэлснээр яг цэвэрлэгийн ажил хийгээд яг бүх хүнд тийм бодол төрдөг байх гэж би бол боддог. Би асаахаас яг тэгжсэн байхгүй юу? Яг тийм мэдрэмжийг авч ирсэн. Тэгээ би ганцаараа юм болоо гэж бодсон бас үгүй юм байна. Би яг анх би ингээл 0-д орчвол ингээл хавмогийн аваад тэгэл ингээл хүмүүс гоё ажиллаа хийж хат яг Аюкагийн тэр мэдрэмжийг авч ирсэн байхгүй юу? Тэгээ би 0 дотор ороод уйлж ирсэн. Ягаад ч цаанаасаа уйлаад. Тэгэл би чинь 0 болтой баг сүултээ бүр дуу хүн чинь ингээд нэг анхны цалингаа аваад ирэхээр амар гоё урамшдаг. Тэгээ ингээд цалингаа аваад би хөдөлмөрлснийхөө үр шимийг хүтэж ин да гэж бодохоор амар гоё урамтай байгаа юм чам. Тэгээ цалингаа авчих дараанаас нь хэлээд амар гоё борнол гэж уйлаад юм шүү. Тиймээс амар хурд юу уурчлах хэрэгтэй. Дээрчлэх хэрэгтэй. Гэхдээ ер нь офисын цэвэрлэл бол бас үнэхээр л амархан ажил байж тээ. Тэгж боддог. Тэгээ амархан ажил юм шиг мөртлөө жоохон хүнд нэг тийм бодол төрүүлдэг айгу дотор нь юм өөр ингэсэн эго ч юм уу тийм юмдаа айгу тэр нь амар хэцүү санагдаад юм шиг санагддаг. Гэтэ айгу ер нь аль тэгэл хүний хаалтан залгуулж байгаа л ажил юм чинь бүх ажлыг талархаж хийгээ. Тэр чинь ерөөсөө үүтэх биш аахгүй юу? Ер нь ямар ч бэрхшээл гарсан тэгэл үүтэх биш. Би нөгөө юу скп хийж байгаа нөгөө нарийн зүйл хууч 19 онд хэлбүүлж байх. Тийм англи сайн хэлэхгүй тэгэл бас скп бигээд явж байгаа шүү дээ. Тэгээс яг нарийн зүйл хийж байгаа байхгүй. Тэгээ уусаа викендэр нарийн зүйл заяа хас үзээ. Тамиг бодол чинь 5 дахьд чинь шоолж байгаа шүү дээ. Хагасааны өглөөний 0 бас Йоо жижиг ресторан та тэгээ уусаа би л цэвэрлэн. Тэгээл өглөө ороод
та барыг амнаас би өсөг угаасаа шууд гарч байгаа шүү дээ. Яа, яагаад яашин юу болоод байгаа юм гэж. Тэгээ бодож авахгүй биз. Зайлз би одоо Чингисийн Монголыг мөн ч юм уу юу чигээд байгаа. Барыг энэ зүгээр нэг зарлахснаа. Яах ч юм наа явуулсан энэ газараас аав. Миний хот хаясаар дисчээ. Ээж яа муухай тэгээд биш нөгөө ээж тайм хэлдэг үгдээс. Нөгөө ээжийг хэлдэг миний хот 2 сар гэсэн 8 сар зүгээр суугчсан. Тэгээд сүүл нөгөө пүү даасан. Тийм үст тоогоос моогож байгаа. Нэг хүнийг зарж марсан. Яг тухайд би бодчихсон байхгүй юу? Юу бодчихсон бэ гэхээр би яг тийм ууцтай. За би угаасаа өөрөө сайжрахгүй бол юм нэг эндэ байгалах юм байна. Тэр би өөрөө ямар нэгэн байдлаар тухайн үедээ газ хөгжил тийм хэрвээ жуугч байсан цаас би газ тоогч байсан бол газ менежер гэж юм уу тийм яг тэр юугаа амар сайн хараад хөгжүүлвэл манчин бол угаагт байж үтсэн менежерч байж үтсэн би ч нэг газрыг менеж хийгээд хариуцаад баг Монгол бүмжтэй залуучуудаас харьцаж ажиллаж явж л байсан. Тэгэхээр би бүр яг л нойлоо угаагчаас менежер хүртэл би явж үзэж л байсан. Тэгэхээр газ манайхаа өөрсдөө ч гэсэн жоохон хор шартаа үзэхгүй бол тэгэл бас насаараа нойл амаргүй л бас тийм үстэй. Тэгэхээр өөр нь тэгэл бүгд л мундаг байгаа. Бүгд л доктороо өөрсдийнхөө чадхаар хичээж байгаа л ах гэж бодчих. Ер нь айгүй гадаадад байгаа хүмүүс айгүй Монголд байгаа хүмүүсээс илүү хэд дахин хичээж байгаа бах гэж би боддог. илүү сэтгэл хаттай болчихдог. Тийм. Монголд ахтаа яг тэгж л боддог байлаа гадаад байгаа хүмүүсийг айгүй гоё жаргалтай. Хөнгөтэй. Тэднээс ч оюу гэж гоёол стор юм байна. Тэгсэн чи яг өөрөө ингээд туулаад ихээр айгүй хэцүү. Золиос их гарт юм бэл ялангуяа сэтгэл зүйс гэж бодсон. Тэгэл бүгдээ айгүй мундаг байна. Юу ч хийжсэн бай бүгдээрээ зүгээр тухай үеэд аваад тэгээ өөртөө аймаг гоё дээшлээсэй л гэж болж байна. Тэг хэцүү үе бол тэгэл талархал өнгөрөх юм шүү дээ. Хэцүү үеийг найз нөхөд гэж айгүй чухалах, гэр бүл гэж айгүй чухалах. Энд ингээд найз байхгүй бол бас хэцүү шүү дээ, тийм. Найз авахгүй бол хэцүү. Надраа амар тийм ээ. За. Найз авахгүй хэцүү шүү дээ. Надраа амар авахгүй юм. За. Айгүй хэцүү ах. Тэгэл ойка бас битүүр чинь яг анх барны 4 жил анх ирэл танилцчихсан. Хэцүү үедээ ярина. Найзаа юм болохгүй байна. Тэгээд айгүй олон цаг ярина. Тэгээд тийм байна гэд хүн тэгж нөгөө нэг стрессээ ч юм уу тодорхой хэцүү байдлаа давж гардаг бах гэж бодчих. Энийг дамжуулаад ахта баярлаа гэж хэлмээр байна. Ямар ихтэй болчоо. Шал өөр үеийнхэн шал өөр байгаа. Миний өнгөө mental health нөө терапевтээс ахгүй юу? Өнгөө терапевтээс ахгүй манайх. Энд бахта эхний 1 жил айгүй хэцүү. Ах руугаа ярина. Ахаа юм болохгүй, тийм болохгүй. Бараг манайх надаас травмацсан бохоо. Бас яа. Манай үеийнхэн гэхдээ гоё юм тий. Асуулт асуухгүй өөртөө асуултаа аваад заалаад нэвтрүүлгээ аваа явуучих. Зоодаас ч юм аа. Мэж мөрөөсөс октод аваад. Одоо энэ бүр мэдчилгээ явуулж штэ ахтай баярлаа. Гоё. Тэгээд найз нөхөдгөө яг нөгөө нэг орчноос солиод дөнгөж хүрээлэлээ бүрдүүлж эхэлж байгаа үед яг нэг тийм гэр бүлтэйгээ ч юм уу жоохон ойрхон байж сэтгэл санаагаа бодлол хүн илүү хурдан ингээл степ бай степ байх байх. Би ч бас нөгөө офсын цэвэрлэгээд байхдаа яг 4 цаг хинтэй ч ярихгүй. Юудаа офсод цэвэрлэн тэгдэг байхдаа тэгээд аягүй сайн найзтайгаа погигээд аягүй сайн багийнхаа найзтайгаа яг хуцаар яриа л гоё. Нэрийг тэгээд ямар муухай найз вэ? Тэгээд цэвэрлэгээд байсан. Тэгээд сүүлдээ яг манай супервайзер комплейндод чи ингээд ажил хийж байхдаа чихэр зүүж болохгүй гэл. Тэгэл зүгэл. Би бол баян подкаст сонсон шүү дээ. Одоо сүүлийн үед бүр сонсох гэж. Энэ дээрээ яа гэм бэлээ. Хүнд ялангуяа эмэгтэй найзын орон зай бүр ямар хэрэгтэй байд юм бэ гэж тэрийг амар мэдэрч авсан. Тэгэл Монгол тахтаа ингээл найзуудтайгаа байн уулзч чадахгүй ч гэсэн хаяа нэг сартаагаан зурж гарахтаа тэгэл найзуудтайгаа гоё сайн мэдээлэл яриад те. Ерөөс ингээд ингэдэг болохгүй юм аа өмнө ярьдаггүй байсан юм шиг санагддаг байж байгаад энд ирээд амар санаа дээ. Амар их ганцаарцсан найзуудаа амар их сансан. Тэгээд бас дурсамжиндаа бас хүн чинь амар гоё амьдэрдэг юм билээ шүү дээ. Яг би чинь наашаа ирэхийнхаа өмнө найзуудтайгаа байгаль нуур явсан юу ар хангаа мангаа явсан, гэрээ хидээ өвсгөл явсан. Тэгэл энэ дөнгөж ирчээ би ч нэг ганц бие явахта амар ганцаардаал. Тэгэл яг тэр дурсамжуудаа бодоол нэрээ ингээл амар гоёсэн даа гэл. Үгүй юу дурсамжаараа бас амар хоол. Эмэгтэй хүнд илүү бас хүндэт байх. Тийм байсан. Эрчүүд бол яг тэгэл
сэтгэлийнхаа бас удаан ирэх хүн юм байна гэж тэгээд авчирч тэгээд энд чинь нөгөө цагийн зөрүүтэй. Тийм. Би чи ирэх хүн штэ гэдэг бодлоор манус бол авчирч байгаа юм. Эмэгтэйчүүд чинь бас сэтгэлээ бас зөөлөн мөлн тэмүүлээд болохоор бас сэтгэлээ авч байгаа юм юу хэцүү л гэдэг. Тэгээд нөгөө цагийн зөрүүтэй болохоор тэгэл сайхан унтаж амарч байгаа найз руугаа залгаал ингээд гээд гоншоноод баймаргүй шүү дээ. Ер нь тэр хүний амьдралд ч бас хэцүү зүйл байгаа. Надад ч гэсэн хэцүү зүйл байгаа. Бүх юмнаа би ингээд яриад тэгсэн чи ингээд гээд яриад баймаргүй шүү дээ. Тэгээд сүүлдээ би бүр амар сони юу болсон юмсан. Тотгошоо амар юм битгэрсэн, амар тотгошоо болсон юмсан. Тэгээ ер нь яг сүүлдээ явахаар ер нь эмэгтэй хүнд бас яг эмэгтэй найзын орон зай бүр амар чухал юм байна гэж яг ойлгосон. Тэгээ байгаа газар ихтэй амар гоё найзууд бол бас үргэлж болох хэрэгтэй. Тийм одоо бас гоё найзууд зөндөө гоё найзууд байна. Өөрсдөө ингээд бас ингээд тусгаарлаад идэв штэ. Би ингээд монголчуудад найзлахгүй гэл нэг тиймэрхүү юмуд бас яваад идэв штэ. Тиймэрхүү хэсэг хүмүүс байгаад идэв штэ. Тэгэхээр өөрсдөө монгол хүмүүсээ тусгаарлаад гадаадуудтай найзлдаг ч юм уу. Тэр нөө баг ингээд бас гоё цөөхөд найзууд болоод эднүстэй амар гоё байвал бас юм гоё штэ. Найзлаад тийм шинээр хүнтэй танилцсан гэж бас нэг бодлоо бас гоё шүү. Шин Тэгэхгүй ингээд өөрсдөө хаагаад хаж чинь нийгэмс өөрсдөө тусгаалаад эндээ өөрсдөө стресстэй юм готлол сэтгэл зүгээр өгдөг чинь тийм. тийм шүү. Хүрээллээ хүмүүс төлөв хүрээллээ л зүгсэн гараа да. Би ч хэмээн да. Яа за гэж. Үгүй гэхдээ ялангуяа нөгөө дөнгөж ирж байгаа өмнөх дугаартаас ярьсан байсан шүү дээ. Дөнгөж ингээд 18 настай хүүхдүүд ирж байгаа. Тэгээд төрөөгийн өнцг нь болохоор бас амаргүй шүү өнтер гэж хэлсэн байлээ. Би бол яг санал нэгтэн. Амаргүй. Тэндээ ч нэг ханаа үеийнх бидрээс долоонор гэж нэлээ хараад авсан шүү. Нэрээ хартаа 10 жилд чинь багш нар яадаг вүлээ. Хүй тэрээ яагаад хичээлээ таслаад байгаа юм бэ? Хүй даалгавраа гэж бидалтаа өгөөч гэж араас нь хөөцөлдөг. Яг тийм байсан хүүхдүүдээ аав ээж нар нь Ирландд алаад байна, мөнгө хийгээд байна. Лаагаад байна гэж. Лааж штэ гэж үгээд. Тэгээ хүүхдүүдээ 18 настай наашаа явуулцдаг. Тэгээ сурах гэдэг. Одоо ингээл тийм байдал байж исэн яг ингээд их сургуульд олон хүмүүсийн дунд орж үзээгүй байж агаад ийм амар нээлттэй том ертөнцид ирээд яг хүрээллээ зөв болохгүй бол альтерчих гал үе бол байгаа шүү. Одоо нэг сад гэхгүй. Хажуугаар биш тийм. Гадагшаа сурах юм. Гэтэ зүгээр Монгол 4 жил сурчсан. Тэгээ нэг шиг тийм хугацаа алдах биш шүү. Ер нь бол хүмүүс хүүхдээ тэгээд байхгүй. Тэгээд 4 жил хугацаа алдсан юм. Одоо газ гадаад их сургууль гэсний оронд Монгол зүгээр өөрийнхөө гой сонирхож байгаа өөр мэрэгчлэрээ тий сураад 4 жил хамаагүй гоё найз нөхдөд болоод гоё ингээд найз нөхдөд нийгэм дээр бас ингээд их сургууль гэдэг юм аа мэдрээд нийгэм ямар Тэр яг жинхэнэ оюутны амьдрал байдгийг шүү. Сургуулийн амьдрал жинхэнэ оюутны амьдрал болоод байхгүй. Тэнгууд тэрийгээ даваад гадаад сурах гээд ирж байгаа хүмүүс шал өөр бод. Арай өөр харах хэрэгтэй тийм гац шиг. Тэнгууд 10 жилээр төгсөөд ирээд сурж байгаа хүмүүс шал өөр. Тэнгууд миний хэлээд бас санаач тийм байхгүй. Тийм хүмүүс чинь одоо яг өсвөр насны дээр ч юм уу яг тийм үе дээр хүүхдүүд яг хаж худгүй шийдэх гэдэг байхгүй. Тэнгууд биелээд байгаа шүү дээ. Ирланд бол not safety ер нь бол Ирланд бол амар safety биш үү? Тий. Тэр тэгтээ гол нь зүгээр л хүрээлэл ахгүй юу? Хүрээлэл сайтаа хүн хэдий жоох ирсэн ч гэсэн өөрийнхөө зорилгын тодорхой ямар ч асуудал байхгүй юу? Мундаг хүүхдүүд байгаа. Бид нар болохоор ингээ хүрээлэл харж байгаа байхгүй юу? Бид чинь үдийн нас төрүүлэх гарч байгаа. Тэр хүүхдүүд чинь хүрээлэл гэж харахгүй байхгүй. Тэр нь шалгаад байгаа шүү дээ. Нэг өрөөний найз ч юм уу, нэг байрны найз ч юм уу нэг иймэрхүү нөхдүүд байдаг шүү дээ. Ийм юм гэдэг. Тэг тийм үндэд таашингууд чинь тэгэл одоо ингээл шаргацдаг. Гэтэ миний батлаар миний өнцгөр хүн өөрөө нэг амар буруу биш л бол нэг тийм аа буруу хүмүүстэй очиж найзлахгүй дээ. Нийлэхгүй нийлж болно. Гэхдээ тэрнээс аягүй хурдан харилцаагаа таслах тийм өнцөг ч юм уу чадвар хүн ямар ч хүнд байдаг бах. Тэгээд жоохон ирлээ, орой ирлээ, нэг ямар ялгаа авахгүй. Тэгэл хувь хүний хүлээж авах өнцөг цаашаага хийх юм нь хувь хүнээсээ л хамаарна. 100 биш гэдэг байгаа байхгүй юу? Бүх хүмүүс тийм биш ээ. Зүгээр яг би тиймэрхүү байх магадaltaй байгаа шүү гэдгийг зүгээр анхааруулаад хэлсэн чинь намайг чи юу мэдээ гэж таасан. Тэгтээ яг юу л та угаасаа л Монгол эцэг ихийн өвн чи айгу анхаарал байгаа шүү, гэдэг чинь өөрөө айгу том аз жаргал ахгүй юу? Тэгээд нөгөө давс чинь дуустдаг гэсэн юм уу? Нойлгоос болж авдаг байсан юм уу чи гинт энэ нэр мэдэрдэг байхгүй тий. 10 жилээ төгсөөж шууд наашаа ирэхээр чинь бас үнэхээр амаргүй аав ээжээ гараад тий. Яг зөндөө мундаг хүүхдүүд байгаа бие даалсан хүүхдүүд байгаа. Тийм гот чинь дөнгөж аав ээжийнхаа гараас ирж байгаа хүмүүс чинь энд ирээд амар өөр орчинд өссөн өөр хүмүүжлтэй хүмүүстэй 6 7 8 хүмүүстэй ч юм уу те нэг байр ширлж хамт амьдрна. Бүгдээрээ өөрөөр ертөнцтэй, бүгдээрээ өөрөөр өнцгтэй.
Тэгэн гут чин тэр хүмүүстэйгээ арга ивэ олох гэж хэцүү байна. Магадгүй буруу хүмүүстэй найзлах нөхөрлөн тий шантарна. Тэр бол тэгээд 50-50% асуудал. Бүх хүмүүстэй биш мундаг хүүхдүүд бол байгаа. Тий. Сургуулаа төгсөөд ирчих юм бол давуу талтай гэж давуу талтай тий яг зөв. Тэгэхээр бас тэр санааг л ууг хэлэх гээд би жоо бороо ярьсан юм шиг. Тийм байсан. За тэр сэдв яах гэдэг байна. За дараагийн асуулт нэг асуулт яа юм болоод байна. Ямар асуултын хариултаа вэ? Зүгээр релакс. Сүүлийн 10 минут аа. За үргэлжлүүлээ. Сүүлийн 10 минут гэж юм чи юу ч л та. Манай хоёрт хоёулаа юу гэдэг гэсэн шүү дээ. Хомс гэдэг гэсэн гэрээс дээ. Хомсны хатан тийм үү хийж үзээгүй байхгүй гэсэн нэг нь хоёулаа нэг салбар хомсон дээр ажиллаж ирсэн юм чинь. Хомсны талаар хэдүүлээ нэг жоохон бас мэдээлэл ярилцъя гэхүү. Одоо хөлийн хуруугч яхаар л та. Хөлийн хурууг яаж яг ухаантай юм шиг байна. Тэр хомсон дээр ажиллах давуу тал ч юм уу сул талын талаар бас мэдээ ярилцаж явж байна. Дээрээс нь одоо бяп хийж чаддаг хүмүүс аюу давуу талтай. Баяп нэ. Тэр тийм бяп гэсэн. Я бяп хийж чиглэлтэй бодол Баяр to builder in a bottle аахгүй. Тий. Builder jail. Тэгээд байд юм байлаа Монгол. Гэхдээ тэр нэгтэй яг юу юм? Хатуу жил гэсэн үг байхгүй. Хатуу бүтцтэй жил гэсэн үг байхгүй. Тийм үү. Тий. би ч бас хүмүүсийг 2 жил гарав хийсэн шүү. Оюука хүмүүсийг аягаад ийсэн тий. Хийсэн. Тэгээ яа хүмүүс. Ирландд сурсан юм уу? Монголд сурсан юм уу? Үгүй найз нь тэгээд Ирланд сурсан байна. Тэгээд нөгөө нэг 0 угааж агаад болсон гэх нөгөө юу шиг шагдар шиг сүгэ ангидаг шиг нөгөө нэг 0 угааж байсан юм. Одоо болсон. Одоо хомсыг авах нэг. Тэгээд нөгөө нэг манай нөгөө roommate ихч маань бас хүмүүс идэг байсан. Надаас төрүүлээд Fifth Avenue-гээ салонд орсон байсан аахгүй юу. Тэгээд миний төчи чаднаа чи ингээд манай салонд ороод ирлээ. Хамаагүй дээр штэ. Тэгэхээр нэрээ гэж бодсон нь би чадахгүй штэ гэдэг. Хэдэн 19 он. 19 он. Найз нь хэдэн онд орлоо? 20 он. Би чи 19 оны сүүлээр ирсэн гэхээр яг 20 он хугацаал орж исэн байна. Тэгээд тэгсэн чи манай ээж болохоор чи чадна штэ гэхээр үгүй би чадахгүй байна гэж. Үгүй чи чаднаа. Амар гоё. Хүчээр болгоцсон юм шиг. Чи чадахгүй. Тийм ээ тийм бас хэр удаанч бас нойлол цэвэрлээ гэлээ. Арай дээр юм байна тий. Тэгээд найз нь чи очиж шалгуулчих гэх. Тэгэхээр би ч хүмүүс бүр ямар ч хүмүүсийг дургу. Хүмүүсаа бодуулж исэн үү гэхээс хүний хүмүүс нэг ч бодож үзээгүй байжгаад тэг очиж шалгуулад. Гэтэ бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм байлээ. Чаднаа гээл явал орох хэрэгтэй юм байлээ. Бүгдийг чадна. Юу ч хийсэн чадна. Тэгээ манай монгол хүмүүс тийм монгол хүмүүс чи ер нь л бас нэлийн дэвсэлтэй шүү дээ тий. Юмд ивдүүтэй бүх юмыг хийгээд чадчихдаг амархан юм сурдаг хүмүүс байдаг учраас тэгэл хичээндөө чаднаа гэлдгсэн тэгэл очиод нэг модельтэй очиод тэгэл удаал үзүүлсэн чинь тэгэл болно бид нар өшөөд цаашаа ингэ сургаад ажиллаж болно гэл тэгэл орж исэн. Тэгээд яг хумсны ажил хийж байхдаа би бүр миний хэл айгуу сайжирсан. Тэгээд хүмүүстэй гоё харилцаж сурсан. Өдөр болгон бараг л 10 хүнтэй харилцсан. Хумсан дээр нөгөө нэг ажиллаад хүмүүс амар ашигтай болоод байна. Тийм. Тэгээ найз нь яг гэр шалтгаанаас болоод гарсан баггүй юу? Тийм. Би ч хумсны ажил бол үнэхээр амархан ажил. Зүгээр сайхан суугаал. Ашиг гэдэг юмээс болж шээ. Тэгээд хумсныхаа ажилтнаа би бас нэлээ сүултээ амар зүйлээсэн. чаддгүй байжгаад сураад эхлэн гот хүн ч бас айгүй урамтай болчтой юм билээ. Тэгэл хумс бод сураал өөрөө ч гэсэн шин зүйл сурж байгаа олон хүмүүстэй харилцаж байгаадаа урамшаал гоё байж исэн чинь харшилтай болоод нөгөө нэг экземтэй болсон. Тэгээд арьс татнаад одоо тэр нөгөө химийн нөгөө хүчтэй ацтон тэгэл янз бүрийн powder тэгээд бид нар нөгөө байнга бэлитэй ажилладаг. Бэли чинь өөрөө бас нөгөө юутай тийм powderтэй байдаг. Тэгүн гот чинь нөгөө нэг харшил одоо нөгөө экземтэй чинь бүр хавсраад бүр амар хүн болчихсон юм билээ. Тэгээ би яг хүмүүс хийгээд байж байгаа бүр ингээд амар ингээд арьсан дээр юм туураад энэ мэн дээр бүр амар юм туураад тэгээ нөгөө нойр мойрондоо ингээд мэдчихдэг. Тэгүн гот чинь өөд чинь бүр infected болоод тэгээ бүр амар болоод заяа бүр би бүр хуруугаа алдчихгүй дээ гэж амар айжсэн заяа бүр ийм том цэврүүмөр үсрээ заяа бүр тэгэл зацтай үнэхээр болохгүй гэж харахгүй л дээ өдөрт угаасаа бараг 7-8 цаг үстэй 7-8 цаг тэгээд яг яагаад миний хамгийн амархан ажил гэж хэлээд байгаа вэ гэхээр тэгээ суугаал ажиллаж идэг тэгэл болохоор амар амархан санагддаг л байсан тухайн үедээ цалин өндөртэй бонус өндөртэй тий хийж байгаа цаланд ажиллавал мөнгөтэй юм л да. Алин ч бас эйгүү хүмүүс ч.
Тий, ойкогийн хэлснээр манай 50 оюуны ч нөгөө Монголоос ирсэн бүх охтуудыг өстө ухтаа авдаг ганц цалин ба. Би бас тэндээс гараагаа эхэлчихлээ. Фиг дэвнэр очих юм биш. Тэндээс гараагаа эхэлчихлээ. Одоо бол Аз салоноор л явдаг та. Явдаг та. Аз би явдаг. Нууц хэлж байгаа юм шиг. Аз салоноор тэгэл. Тэгээ нөгөө би бас тэгж нэг юм сонсч ирсэн юм. Олон цаг магаа суухаар бас хэцүү. Яг хөө тийм л Зөөх хэцүү. Гэтэл тэгээ яг хөл дээрээ 8-9 цаг ажиллаад ингээл ширээ цэвэрлээд гүйснээс л надад амархан санагдаад байна. Тийм. Яг хөө тэгтээ ер нь миний зөвхөн Европ салоноор ажиллах хамаагүй зөвхөн. Аз салоноор олон жил хайшин та ер нь бол ажилласан. Аз салон ер нь яагаад вэ? Хамгийн муу за нэг арай Аз салоных нь эзэн монголоор ойлгож байгаа юм. Тэгээ Монгол салонт Монгол ах эгч нар байгаа шүү дээ. Айгуу муу бүтээгдэхүүн ашигладаг. Бүр амар муу биш л те. Айгуу муу бүтээгдэхүүн амар хүчтэй ашигладаг. Тэгээд акрилик хийдэг. Европ салонууд Хүмүүс хийдэг хүмүүс тэгэл одоо эмэгтэй хүний хүмүүсийг хараад энэ ч одоо бүр хямдханч бодуулж тээ. Ер нь бол Аз салоны гол нь тэр нөгөө нэг акриликэнд байдаг хгүй юу? Үнэр айгуу хурцтай. Тэр айгуу муу байхгүй юу? Тэгээ тэрнээсээ болоод ер нь жоохон хямдхан бүтээгдэхүүн. Тэгээ Европ салонууд илүү үнэс талтай гэж магадгүй юм шиг байна тий. Үгүй. Аз салон ч кэш ин ханд байхгүй юу? За найдвартай буруу заач яа. Би подкаст ямар ч хойд бос юм ярихгүй шүү. Энийг гардлаа. За Европ салон ч хамгийн минимумаас л эхэлнэ. За. Аз салон болохоор Аз салон бол зах зээлийн үнээс арай ч өд өндөрний эхэлнэ. Гэтэ тэгэл цалингаа нэмүүлээд ажиллана. Аз салонд бол тийм тэд нар чинь ингээд айгүй хүн хэцүү цаг наргүй ажиллаж байгаа болохоор цалин нэмэхэд айгуу юм уяа хатдаг юм шиг санагддаг. Тэрээс саний ярьсан гэж бол яг гадлаа шүү. Хүмүүс нөгөө буруу ойлгож шүү дээ. Ер нь бол за юм гутал гэдэг. Аз салон ингэдэг юм байна гэдэг нь бас юм шүү. Бас хоёр аккаунт шүү дээ. Яасан ч олон юм тий. Тэгээд ер нь тэгэл юм сурчаад ирвэл бас зүгээр л тий. Чи ч одоо бариста гэж байсан тий. Тий. Бас хумсаас хаан бариста. Дондром та тий. Инкуч бас бариста. Надад тийм шүү дээ тий. Бариста гой санагдаад тий. Гоё бас кул ажилтай. Би баристаас болмоор одоохондоо жаахан бариста гоё амар нэг тийм гоё л одоо юу н гоё гэх юм бэ? Цаанаасаа нэг гоё л санагддээ шүү дээ. Кофе гоё юм уу? Оо нэг тийм шүү дээ. Айгүй амар юм бадрангуй кофе юм. Ерөөсө бүтэн уухгүй та. Асгаж масаад. Гоё бас. Урлаг байгаа даахгүй. Тэр амьдралаа анхудаа тэгж их сүү асгаж үзлээ. Монголын сүү асгаж болдгүй анхудаа сүү. Юу ээж одоо харуул. Энэ 2 жил хийсэн. Тэр нь юу дэж? 4 жил. Oh my goodness. Би ч нөгөө нэг хумсыг бол байнга хийдэг байхгүй юу? Баристагаар яадаг гэж юу? Тийм, баристагаа хослуулж явдаг. Бариста гэрээ батаг л боддог шүү. Тийм болохоор тэгээд. За. Үг холдож өгдөг үлээ. Би тэр үг мартчихсан. Үг холдож. Энэ болцсон юм уу? Харин болоогүй үстэй. Сүүлийн нэг асуулт асууж ял та. Болох юм уу? Болцсон. За. Болно гинэ. Асууж болох юм уу? За тэгвэл миний энэ асуулт бол ингэж за одоо ингээл да бүндөө сайхан ирээдүг ярил л да төхөө. Тэгэд ирээдүйд одоо ямар сонголт таана байна. Ирланд уу, Монгол уу? Нэг тийм асуулт асуусан шүү дээ. Тэрийгээ бас нэг асууж ял та. Надад ч ирээдүйн зорилгыг асууж байна. За тэгэл жоон болгоноос. Тэ ирээдүйн зорилготой тий бас их гараа нь тийм байгаа. Ойрын 5 жил. Ойрын 5 жил. Тэгээд айгүй ойрын 5 жил. Сургуулаа төгсөөд хаана амьдрах юм бэ? Юу бодож байна? Сургуулаа төгсөө ямар ч 2 жилийн виз авах юм чи 2 жилийн дээр тодорхой. Тэгээд цаашаа тэгэл ямар минэц хэл. Цаашаа бас эмэгтэй хүн ингээд нөгөө зорилгоо тодорхойлох гэж авах хэрэгтэй байхгүй юу? Яг олон жилийн хугацаагаараа тодорхойлох гэж хүнтэй суугаа яг зорилго өөрчлөлт. Тэгээд 5 гэдэг чинь олон жил биш шүү дээ. Ер нь хэцүү. Тэгэл эмэгтэй хүн чинь нутггүй гэн эрэгтэй хүн нөхөр хаана тийшээ явна. Яг тэрийг Мани яг зэчин дээр нэг ачаа нэв гэдэг. Энэ өглөө хайснаа авч явах гэж бодлоо бисаа. Тийм болохоор би нэг амар төлөвлөлөөд яг ингэн тэгнэ гэж боддог. Ямар ч гэсэн 2 жилийн хугацаагаа дуусгаад ингээд тэгээд ямар ч тэгэл дотроо бодсон юм байна. Бас хэлхийн чаашийн тий. Яг амар зургуулаад төгсөн тодорхой тэгээд төгсөөд 2 жил бас ажиллах юм байна тий. Ажиллах. Мэдлэр үс ажиллана шүү дээ тий. Тийм. За
ирээдүйн талаар сайхан хэлээч. Яг заавал ирээдүйн зүгээр нь ойрын зорилго юу вэ те? Ямар ч яаж хийж болно шүү дээ. Чи юу хийж болно шүү дээ. Baby өөрийнхөө салааныг нээсэн ч яах юм уу? Юу ч. Нээц нь одоо ер нь бол би хумсаас залхсан. Би бол болоход байна уу? Би бол манай ээж маар асуухаар би бол борж өгдөө шүү дээ. Энд нэг хүмүүст нь жоохон буруул яваад байгаа ч юм застдаг юм уу? Эсвэл хинжээ зорилж юм уу те? Эсвэл дараа жил гэмээр хүмүүс арай л бие хөгжүүлэхгүй байна да. Жоохон хөгжүүлмээр байна да. Тэр нь хаяа бүр амар болт үсрэх байгаа юм билээ шүү дээ. Бүр тэр заавал тэр яг хийхгүй гэсэн үг биш шүү дээ. Бүр хэр болт үсрэжсэн хийчихвэл яах юм. Тэ. Тэгтээ бас мэдэхгүй байж байгаа л Ирланд гэж мэдэхгүй байж байгаа би Ирланд ирсэн шүү дээ. Хаашаа ч явах юм блэ. Хинч төлөвлөж байна. Тэгтээ бас нэг амар гоё бодолтой л байвал гоё их. Амар гоё бодол төсөөлөл. За 5 жилээр ярих юм бол 5 жилийн дараагийн 5 жилийн хугацаанд би бол мэдээж эндээ байна. Тийм учраас эндээ байхын тулд би яг дахиж сурмаар байгаа. Би яг эндээ гоё ажиллаад амьдраад байх боломжтой маш гоё мэржил сонгоод сурмаар байгаа. Би ойр бүр сурмаар байна л гэж боддог байгаа. Харин би яг өөрийнхөө пашн болоо. Би бас яг тэгж боддог. Тэр нь надад амар хэцүү байгаад байгаа. Би хартаа зүгээр л өөрийнхөө цаг хугацаа тэгээд дээрс нь мөнгийг ингээд алтмааргүй байна. Тийм болохоор би яг зөв юм мал барьж авмаар байна. Гэхдээ одоо хүртэл бүр үнэхээр олж чадахгүй байна. Миний пашн хаана байгаа юм бэ те? Би утга зохиол судлаач энд хийх үү? Би сэтгүүлч энд хийх үү? Би ямар хүн гэдэг яг өөрөө ингээд яг юу хийх ёстой гэж хэлдэг. Гэтэ одоо энэ чинь дэлхийн ертөнцийн чинь өөрөө хэцүү болоод байгаа юм шүү. Одоо би нэг юм сонсож байхад одоо энэ техник технологи хөгжиж штэ. Тэгэхээр дараагийн 10 жилийн ажлын байрнууд чинь хувьсан өөрчлөлтүүд байгаа. Өмнө хийжсэн зүйл чинь дараагийн 10 жилдээ яг хэрэгтэй байх юм уу? Өмнө жишээлбэл банкнд тейлер идэг байсан бол одоо технологи хөгжөөд тейлер хасагдчихж байгаа. Тэрний дараагийн жил одоо бүр технологич IT одоо роботууд гараад ирсэн. Манайд хийдэг зөөгч ажил дээр хасагдаа явчихна. Ингээ яваад ирвэл хүний яг хамгийн яг гол зүйл нь манайдын нэг хувьсан өөрчлөлт. Сэтгэлийн хүчлээ. Надад хүн зүгээр яг өөрөө дуртай юм болоод тийм би раtional болмоор байна. Тийм болохоор би яг тэрийг олно гэж харилцуулж амар хэцүү. Одоо л мэдгүй байна. Би мэрэгчлээ сонгохдоо хүртэл яг сонгож амжаагүй л за бейст нь нэмж байна юу. Би энийг хэлчихсэн шүү дээ. Ингээ хүлээж зүрч үзэх гоё юм байна. Би бас ингэж боддог гэсэн юм. Өөрөө ингээ амар дутуу хүнлэх мэдрэмж байдаг шүү дээ. Өөрөө голдог. Одоо хинч биш юм шиг мэддэг мэдрэмж. Тэрийг бас нэг амар хэсэг. Энэ дээрээ бүр маш их мэддэг байгаа. Энэ яг гэж биш. Би амар мэдж байгаа. Тэгээ амар их бодснээс зүгээр яг тэрийг зүгээр ингээ хайчихсан юм. Тэгээ бодлоо аян гутлаа зүгээр ингээ амбицтай байх. Тэгээ амбицтайгаа зүгээр ингээ юмнуудыг зүгээр туршиж үзэх хэрэгтэй юм байна. Одоо ингээ подкаст хийж байгаа яг үнд бол бас бидний туршилт гэдэг. Дараа би бас өөр юм хийнэ гэдэг бас тэрийг би ингээ судлаад явах гэж байна. Тэгэхээр ер нь тэрийг олохын тулд ингээ янз янзын туршиж үзвэл бас сургуульд сурдаг ч юм уу тий. Тэр чинь амар. Яг надад бүр сурахыг бүр амар. Тэрийг бүр энд өөрөө яг олно гэдэг чинь одоо хамгийн зүйл. Өөрийгөө бас нэг хайрцагт барьмаар гоо. Шүг. Тий. Та чиний зорилго юу юм бэ? Чи өөрийгөө олсон юм уу? Мэн Google ахыг. Би бол тодорхой хэмжээний бас амар олон зорилготой хүмүүсийг гоё хүмүүсийн инфлюенс хийж байгаа л гэж боддог. Мотивац инфлюенс хийж гэж боддог шүү. Тий. Миний нэг зорилго болохоор би яг өөрийнхөө зүрхийг сонсоод ч юм уу амар уйлжсэн ч юм уу амар хэцүү үедээ тэр үеийг давж исэн тэр зүйлийг илүү их хүмүүст дэлгэрүүлэхийг хүсэж. Ягаад гэвэл яг наад шиг тийм хүмүүс зөндөө. Яг тэр хүмүүст би ийм юм тохиолдвол би ийм зүйл хийж авч ирсэн чи энэ зүйл дээр энийг ядах нь хийж болно шүү. Тэгээд дасгал хийгээл. Манай хэцүү байх. Ой. 7-7. Би өөртөө бүр доороо өнгөө фитнестэй мөрчлөө нэг ч орч үзээгүй шүү. Би зүгээр яг тийм амар дуртай байхгүй. Гэхдээ яг дараад нь гоё мэдрэмж өгдөг. Уус ер нь амьдрал чинь дараад нь ч мэдэгддэг. Дасгал хөдөлгөөн чинь бас хүний сэтгэл зүйн амар яадаг юм билээ тий. Өргөдөв бил. Маш хөргөн тэгээ дээрэс нь сэтгэл зүй өргөн. Манай үгүй хаяа комментос болоод бас сэтгэл санаагаар унснаа бас явж илээ тий. Яасын бүр хаяа дач байг нэхгүй. Хаяа ингэсэн залхахаар ингэж үгс. Яа юу болгоч. Нэг гар коммент ч дургу өрөдөх нь саун сууж гараад. Тэрийг мэн гоё амар гоё ярих уу ингээд хүмүүсийн төсөөлт бохоор. Би нэг амар нэг тийм пост хийхгүй. Би нэг тэр постыг яхаар би нэг энэ Grafton Street-д цээж нүцгэн бичлэг хийгээд явахгүй. Тэгээ тэр нь яаваа гэдгсэн чинь тэрний уг сараа нь болохоор би хүмүүст амар гоё хичээл заагаадсан чинь хүмүүс
үзэл амар гоё южснаа нэг тийм гоё хандлт тахгүй байна. Тэгээ би бодохгүй юу. Яг ингээ миний энэ хийж байгаа зүйл бараг л нэг тийм хүний анхаарлыг татчихиж хүрх юм байна гэхгүй дээ. Яг энэ чинь хүний яг гол зорилго нь гоё биетэй болох шүү. Тэгснэ гоё биетэй болохыг хүсдэг мөртлөө айгаад хүрч чадахгүй байхгүй. Тэгснэ яг хүсчихсэн юм айгаад байна. Тэгвэл зүгээр тэрийг нь харуулчих л та. Ч одоо очиад амар зүгээр нүцгэн поз орж байгаа шүү гэсэн чинь тэр нь бүр амар хөрвөө Монголд бүр 300 400 мянган үзснэ. Доор нь энэ чи галзуу юм уу, тэнийг юм уу, юу юм уу гэд баахан бичихгүй. Тэгээ тэрийг би яг ингээл бодоолаа энэ гэдэг угаасаа женд явж үзээгүй эсвэл ингээд яг би хүн болгонтэй заавал адилхан байхлаагүй эсвэл юм хүмүүсийг юм байлгаалаагүй гэж бодоор байсан чинь нөгөөдг нь бүр сүулдэ яг үнэхээр хийж үзээгүй мөртлөө хүн зүгээр хараад өнгөрч хэрэгчлэн байгаа штэ. Тэгсэн мөртлөө тэр нь бүр дамжираад яваад хөрн би жоохон юу бичээгүй ч гэсэн зүгээрч төрөө залгахаар нь тэгэхээр юу бид дөрв бас зүгээр л гоё найзууд учраас бас хитрхи хамаагүй ярьсан байж магадгүй. Энэ бол зүгээр л гоё найзуудын дунд өрнөдөг яриа. Тийм болохоор хитрхи бити ягаарай. Уруугаар ч юм уу хүлээж аваарай. Тэгээд авахын аваад та хайхын хаяарай. Авах гэх ухаан гэдэг байна шүү дээ. Тэгээд бодоод би бодоодсэн чинь ер нь ийм юм байна. Угаасаа эйт хийдэг хүмүүс биш үү те? Үе болгонд байд юм байна. Дуусахгүй хөөгш. Хөөе надаас дүү хүмүүс ч гэсэн байна. Ингээд уур нүрээ бичээд байгаа байхгүй бүр ингээд зургийг харж байгаа угаас хараас нас усан хэлж байгаа. Гэтэ бас биднээс нэлийн дүү тэр би бодохгүй юу. За бидний үеийн залуучууд бас арай гайгүй л үү. Мань зэн бол ингээд үзээд өнгөрөөж байгаа шүү дээ. Одоо хүн тэнийг юм хийж үл. Тий. За энэ хүн тэнийг юм хийж гэдгийг swap-ийг өгч байгаа байхгүй. Үлээж юм уу тий. Тэгвэл хэдүүч тэгэн байна. Тэгэхээр энэ зүйл угаасаа хэзэж дуусахгүй байт юм байна гэдгийг ойлгосон. Ер нь тий. Манай зүгээр мань одоо ингээд бүр хүлээж өчөж байгаа шүү дээ. За ийм хүмүүс угаасаа байх юм байна. Хэдүүлээ зүгээр л хамгийн гоё юм өөрсдөө хорол байх. Гэтэ ер нь ингээд хүн хэлэх гэж байгаа үгээ эхлээ өөртөө хэлжээ дараа нь хэлэхээр ер нь бүх хүн хийчээрээ өөрсдөө тий. Эхлээд ямар ч муухай үгээ эхлээд өөртөө хэлж үзээд дараа нь чи өөрөө яг ямар мэдрэмж авч чинь тэр хүн ч гэсэн яг тийм мэдрэмж авах. Тийм болохоор хүнд муухай үг хэлэхээс илүү амьдрал богино хаштай гоё үг хэлж гоё нэрийг цацруулж яваарай л гэж бодсон. Нэр энэ Irish хүмүүсийн бас нэг амар гоё юм нь хүнд амар тийм гоё үг хэлж амарч чаддаг те. Яг Амар нээлттэй, амар friendly гэж манайхын хайг их гоё сайхан байвал чи гоё байна гэдэг нь амар гоё хэлдэг. Зүгээр ингээд шууд хэлчихдэг тий. тий ингээд явж юм I love your makeup гэж хэлээ. Хумсаа амар гоё бодцсон ч гэдэг юм уу те. Нэг юм боддгоо тий. I love you babe. Ямар сайн нөгөө нэг бичлэг байдаг шүү дээ. Танихгүй хүндээ хайраа гэж дуудуулмаар Ирланд дээр нэг. Thanks love. Гэж Тэр хүмүүс үуч бодохгүй байхгүй зүгээр Sweet heart чигчтэй. Би бүр амар You made my day гэж тэгэл амар гоё манай их хүмүүс нэр гоё сайхан үгийг яг хүмүүст хэлж сурч байгаа. Тэгэл гоё үйлчлэгчид орж ирээ. Oh I love your dress ч гэдэг юм уу тийм. Найзуудтай ч гэсэн ер нь найзаас хэлжэлтэй. Оо миний найз юм. Би ч хэлдэг шүү дээ. Найзаа чи мундаг шүү гэдэг мундаг шүү хэлдэг шүү дээ. Тэгээ хэлдэг шүү. Яа хоёр гоё явахаас болгоцож хэцүү юм аа. Би бүр арай хэнийг харах вэ гэж бодоод яг гол руу харж байгаа. За баярлалаа. За энэ гоё За нэг тий. Энэ хоёр охины юу гоё. Би бол нохгүй гэж хэлсэн шүү дээ. За подкаст дуусгах. Нэг чимээ дэдэр дахаа боо. За зөв үг болтож яа. Манай хоёр дажгүйс нь гайгүй юу. Гоёлаа. Би ч бол орохгүй л гэж бодож ирсэн дээр миний амьдрал амар boring штэ. Надаар юу ярих гээд байгаа юм бэ? Амар гоё. Найз нь чамаа баг хүчээр олцсон. Ойко оролт. Ална чи нэр ална би гэсэн ална ганц подкаст орж штэ. Тэглээ гоё юм яриад гоё зүгээр ингээд өөрсдөө тийм үү ярил та гэсэн чи. Ойко оролт би орох эсвэл азар ч юм уу. Азар хаана гэж азар гэв. Ойко хаана гэж. Монгол тань уу. Ирээ чи подкаст нөр шүү заа юу. Энэ хоёр угаасаа хоёлаа амар өөр тийм дотоод ертөнцтэй төр боллоо тий. Бест нэр. Ингээ нас чи ингээ ажиллаа маа. Подкаст гоё дуусах шийдэх үү. Гоё албасын дуусах. Энэ араа яг ингээ хүн гарч ирж штэ харж байна. За ингэж үгээс сонсон байсан юм уу? Аа За гоё хүрэлцээрсэн. Энийг катлаарай. Энэ биш. Энэ ямар кат явахгүй шүү. Энэ бүр явж баярлалаа. Гоё ярилцсан. Тэгэл туйлын үнэн байх
байхгүй. Гэхдээ бүгд өмнө гэрээ байцгаая. Цаашлах нь ажил, сургууль, зорилго юу ч гэдэг нь бүхэн сайхан байх болтугай. Бүгд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Хоёр найзыгаа тэгээ бас хүндлээд энд нь оролцоо байж байгаа бас баяртай байна. Бас дэмжиж байгаа юм чинь бас комент мэм бичихгүй байгаа гэсэн энэ ингээд байдлаар дэмжиж байгаа хэлээ. Дэмжиж байгаа бол зүгээр шеэр хийгээрэй баярлаа. Like, share, subscribe. Энд subscribe. Дараагийн дугаараар иргээ Subscribe дараарай найзтай. Үгүй яа.